Энэ эвгүй байгаа шүү дээ. Хэцүү шүү дээ тийм үү? Өөрөө нэг сүм өдөрдөн. Дээр нь дүү сүм 4-5 сүм өдөрдөн. 4-5 сүмүүд дээр нь мишонеруудаа өдөрдөн. Тэр 4-5 сүмийн ахлагч пасторуудын учрыг болно. Тэр имээ хэцүү өдөртөхөд. Гэхдээ тэр имээ тийг сонссон гэж. Бас нэг имээ болохоор пастора би тантай нэг юм ярмаар юу ярмаар байгаа гэсэн чинь би гэртээ ингээд нөхөртөөгөө өгөнтэйгээ хамт байжсэн чинь шууд ариун сүнсийг хөөргсөн гинэ. Хөөрөд таазан дээр ингээд нуруугаараа тулсан гинэ. Тэгээ гэрээгээ таазан дээр ингээд нисээ яваал гэсэн. Өгнөн доор юу ч мэдгүй сононгоо шаа суудсан гинэ. Тэгээ яасан ч тэгэл бууцсан. Тэгээд тэр. Тийм өөдцөн бурхны сүнс байх уу? Хийх юм олж одоо даалгасны хөгшнийг ингээд таазан дээр аваад ингэж яснаа буцаад за сайхан зугаацлаа явждаг тийм ажил гэж байх. Бид нар бурхны дуу хоолойг өөрийнхөө дэндүү романтик бодсноос болоод алддаг, алтангуудаа ичдэг, ичингүүтээ бурхны дуу хоолойг сонсох боломжгүй гэдэг ойлгож байна. Харин би өнөөдөр та бүхэнд маш ойлгомжтойгоо, маш богинохноор. Яагаад гэвэл дараа гэж маань чимээгүй цагийн тухай намайг ийм жоохон нөгөө залбирлын өргөөний вакуум цонх зөөгөөд өдрийн 3500 төгрөг саарлын багшаас аваад гүйдэг байхад тэнд нэг улаан цастай их зургуудчил байдаг гэж тунгай гэж байна. Энэ хүмүүс надаас баярлах, надаас илүү мэрэгчлээ. Харин би чадхаар та бүхэнтэй хуваалцсан. Бурхны дуу хоолой гэж боломжтой юу, боломжгүй. Ихэнх нь одоо за юу л яаж алах болдоо ч гэдэг юм уу. Зарим нь үгүй бол хагдарсан зүйлмүүдээ ч юм уу хальт сонссон үг мөөгөө за тэр яриа бурхан байсан биш үстэй гэж бодож юм авлаа. Энийг бүгдээрээ үзэхийн тулд хамгийн түрүүнд нэг маш тодорхой сайн мэддэг хэсгээ үзье. Матай номын 7-гийн 23 дугаар зүйл дээр юу гардаг вүлээ? Матай номын 7 дугаар бүлгийн 23-аас 27 бүгдээрээ хамт уншъя. Дээр үед ингээл библийн сургууль юм энэ тийм ингээд сургаал хичээл орж байгаа ишлэл хэлэнгүүд нэх гоё ингээд. Гаал гоё библийн хуудас суудаг үстэй. Одоо ерөөсөө ямар ч тийм чимээгүй зүгээр 7 удаа сасах гэж явчихдаг. Нөгөө наастраг биш юм чи чимээгүй. За энэ дээр та бүхний хамгийн сайн мэдж байгаа 7-гийн 23-аас би та бүхэнд уншия. Энэний тухай бүр Google-ийн кино, дуу, драма бид нэр хийдэг шүү дээ тийм үү. Тэгэхэд би тэдэнд би та нарыг танихгүй, ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүүрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхилж байшин бүтсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суйрлагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу ис үлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүүрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхилж байшин нүдсэн тэр нь нур, эвдэрлэл нь асар их байлаа. Амен. Энэ хоёр зарцын тухай гарч байна. Энэ хоёр зарц хоёулаа байшин байсан байна. Харин энэ байшин юутай зүйрлүүлсэн гэвэл эдгээр үгсийг минь яагаад гинөө? Таамаглаад таагаад гэсэн үү? Сонсоод тэгээд яасан гинөө? Үйлдсэн. Хоёр үйл явдал гарч байна тийм үү? Энэ дээр нэгсэндээ бүгдээ гол дүр нөгөө одоо нөгөө савнгийн дөөр шиг тийм ээ гол дүрийг бодъё л да. Хоёр зарц гарч байна. Нэг нь ямар зарц гинөө? Мунхагаас нь дандаа их хэл. Мэргнээс нь ихтэй хэлчихэж байна. Падмастерны юм байна уу? За бүгдээрээ сонирхолтой нэг жижигхэн амархан хүснэгт хий. Би танаас шалгалт авна заяа. Яа бичсэн шиг. За. Уулын би PowerPoint байдаг байхгүй юу? Наашаа гарахтаа өдөр мартцсан байна. Гэхдээ тийм айхтар ихэн би ярьж та нарыг хэлэхгүй за. Маш тодорхой ойлгуулахын тулд саяны Матай номын 7-гийн 23-ыг л ойлгуулах гэдэг. За гол дүрдэн гэсэн тийм үү? Гол дүрдэн эхлээд за мунхагийн эхлээ хэлсэн юм чи мунхаг зарц гэж нэг хүн гарч ийн тийм үү? Мун зарц гэж. За дараа нь мэдээж хэн гэж гарлаа? Мэр зарц тийм ээ? Мэргэн зарц. Мэргэн зарц. За за мунхаг зарц, мэргэн зарцын дараа нэг
хоёр өөр үйл явдал гараад байгаа. Тэр нь юу вэ гэвэл үгийг сонсоод яасан хүн үлддэг юм. Жишээ нь ахын дүү чи урагшаа гараад энэ 11-р оролын 7-гийн А байрны 9 давхраас өсөр гэдэг үл өсөрхөн өсөрөхгүй шүү дээ, итгэхгүй. Яг гэвэл би чамд тэгж хэлэх зохистой хүн биш. Буруу тийм үү. Тийм учраас чи өсөрөхгүй. Тэгэхээр үлдэхгүй гэсэн үг. Тийм биз? Тэгэхээр нэг нь яасан гинөө? Үлдээгүй байх юм. Тийм үү? Үгийг сонссон ч үлдээгүй байх нь шүү дээ. За нөгөөх нь за үйлдэлсний бүгдээр ингээ энэ хүн итгэсэн учраас үйлдэлсэн байна. Яг гэвэл Есүс Христийн үг үнэн учраас үгийн дагуу үйлдэж амьдсан байна. Худлаа бүх хэл гэвэл Есүст итгэдэг хүн яах нь вэ? Худлаа хэлэхгүй нь шүү дээ. За тэгвэл энийг бодлоо итгэсэн. За итгэгч гэж итгэгч хүн. Энэ нь үл итгэгч. Тийм ээ? Энэ дэлхийд дээр чинь хоёр хүн байгаад байгаа шүү. Гэхдээ энэ итгэгч, үл итгэгч гэсэн дөрвөл бид нар христчин бус гэж хариул арай дээр тийм ээ. Яг гэвэл хүн болгонд итгэдэг шүү дээ. Итгэгч биш хүн ч гэсэндээ итгэдэг шүү дээ. Тийм ээ. Ээжигээ цаа яагаад төхөр энэ хоор ийц юм биш биз. Тэгээд дүүгээ төрүүлж уулгадаг хүн байна. Байхгүй шүү дээ. Итгэгч биш хүн ч гэсэндээ ирээдүйдээ итгэдэг, нөхөртөө итгэдэг. За нөхөртөө байж чигчээ урандаа итгэдэг баг. Жишээтэй тийм ээ. Эрхийн урандаа чигчээ. За энэ хүмүүс сонсоог тухай сая ярьсан тийм үү? Сонсох. Тэгээд сонсснороо үлдэх тухай ярьсан. За бүгдээрээ саяны ишлэлээ эргээд харъя. Матай 7-гийн 23-аас 27 дээр мэрэгэн зарц гарсан, мунхаг зарц гэж гарсан. За үл итгэгч гэж гарсан тийм үү? За энэ дээр би бас нэг зүйлийг тоддох нь итгэгч дотор та хэнийг хараад Есүс та нар надаас зайл гэсэн байна. Библийн хардаа хэсэг хүмүүсийг хэлсэн байна. Юу үлдэх чинь вэ? За энийг би өөрчлөлөө шүү заяа. Ясусыг үлдэгч гэдгээр ёо бэ үү гэчээ. Энийг итгэж үлдэж чинь. За би та нараас асуулт асуун та бүхэн Библийнхээ саяны хэдхэн ишлэгийг хараад надад хариулаарай. За мунхаг зарц сонссон уу? Сонсноо сонсоогүй мунхаг зарц. За Борингийн Есүс гэсэн үг шүү заяа. Борингийн Есүс гэсэн үг. Тий сонссон гэсэн үг. Цөөхөн хэдүүн сонсоогүй гэсэн үг л гаргаж байна тийм үү. Одоо би та нарын хариу бичиж штэ. X нь сонсоогүй гэсэн үг. За мунхаг зарц үйлдэлсэн үү? Үйлдээгүй. Санал нэгтэйгээр үйлдээгүй. Үйлдээгүй. За мэрэгэн зарц сонссон уу? Сонссон. Сонссон уу? Сонссон. За санал нэгтэйгээр сонссон. Мэрэгэн зарц үйлдэлсэн үү? Үйлдэлсэн. За ёс бусыг үйлдэгч сонссон уу? Сонссон уу? Ёс бусыг үйлдэгч сонссон уу? За сонссон нь том, сонсоогүй нь жижигэндээ тавьчих. Үйлдэлсэн үү? Ёс бусыг үйлдэгч үйлдэлсэн үү? За санал нэгтэйгээр үйлдэг. За үл итгэгч хүн сонсох уу? Итгэгч биш, итгэгч биш шүү дээ. Итгэгч биш хүн. Үл итгэгч хүн сонсох уу? Үл итгэгч хүн бурханд болоогүй. Үл шүү, үл итгэгч. За үлдэх үү? Үлдэхгүй. Мэдхгүй гэдэг хариултыг нэг дөрвөлж юм. За энэ дээр бид нар алддаг байхгүй. Ийм л учраас бид нар Бурхны дуу хоолой андуурч гэх. Бид нар сая заалаараа алдчихлаа. Энд сууж байгаа хүмүүс номлогч багштайгаа нийлээд алдчихлаа. Юу вэ гэвэл мунхаг зарц үйлдсэн гинөө. Мунхаг зарц үгийг сонссон боловч үйлдээгүй байхгүй юу? Хадан суурин дээр ингээд миний үгийг тэр хоёр зарц хоёулаа сонссон гэж байгааз сонссон. Гэхдээ нэг нь яасан гинөө? Сонссон боловч залхуураад элсэн дээр байшингаа барьцсан. Харин мэрэгэн зарцсан сонсснороо үйлдэл хадан суурин дээр байшингаа барьсан байна. Тэгэхээр мэдээж энэ бол Библиэс харахад ойлгомжтой. Жохон тав хүн манарсан. Гэхдээ зүгээр мунхаг нь сонссон, мэрэгэн нь сонссон. Харин юугаараа мэрэгэн мунхаг гэж ялгаж чинь гэвэл сонссноо хэрэгжүүлснээрээ
Нөгөөх нь хэрэгжүүлээгүйгээрээ ялгаатай болж байна. Адилхан сонссон. Энэ зааланд та нар өнөөдөр бүгд адилхан номлон сонсож байгаа. Гэхдээ маргааш өглөө 7 цагт босоод чимээгүй цаг хийх хүн хэд вэ? Нөгөөдөр босоод хийх хүн хэд вэ? Бүтэн сарын турш нэг жалгасгүй чимээгүй цаг хийх хүн хэд вэ? Бүтэн жил хийх нь хэд вэ гэдгээс та нарын ухаантай мунхаг эднэр чи ялгараад гараад ирдэг гэсэн. Энийг би ч мэдгүй, хин ч мэдгүй. Та өөрийгөө л мэднэ. Ямар гэдэг. Харин ёс бусыг үлдэгч сонссон үлдээгүү гэж та бүхэн хэлсэн тийм үү? За би та бүхэн тэгвэл ингээд да. Ёс бусыг үлдэгч нар үлдсэн байна уу, үлдээгүй байна уу гэдгийг та бүхэнд уншия. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан босуу гэх болно. Тэгэхдээ би тэдэн би та нарыг танихгүй. Ёс бусыг үлдэгч та нар надаас зайлгаж. Яаж исэн нь? Сонсох нь яг. Би таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөд би таны нэрээр яасан гинөө? Иш үзүүлсэн. Олон гайхамшгуудыг яасан гинөө? Би та үйлдсэн гэж боддог. Харин та бүхэн юу гिचлээ? Үйлдэх. Тэгвэл яагаад за энэ хүмүүс үйлдсэн? За би та бүхнээс тэгвэл дахиад нэг асуулт асууя. Чөтгөрүүдийг хөөх нь муу юу? Сатаныг хөөх муу юу? Махтандаа удирдах муу юу? Сургаал номлолын үйлчлэх муу юу? Пастрын үйлчлэх муу юу? Тэгээд яагаад бид нар ёс бусыг үлдэгч гэдэг нэр авчих вэ? Энэ дунд муу ерөөс үсээ чи зайл гэж хэлэнгүүт миний нэрийг бэлзэг үл гэдэг гэж цухтаалгадаг тийм алдартай муу ерөөс үсийг хөөдөг тийм удирдагч байна. Үнийг хэлэхэд би ч үзээгүй. Би ханиадтай хүний төлөө залбираад ханиадыг идгэж ч үзээгүй. Та нар дунд байж магадгүй л дээ. Гэхдээ би үннээ л хэлье. Тэгвэл нөгөө талаас нь та боддоо иш үзүүлсэн гэнэ. Иш үзүүлнэ гэдэг чинь ийм гэсэн үг шүү дээ. Ахын дүүх ингэ гэдэг үлээ. Мөнх хүсэл. Мөнх сүлд. Сүлдээ юм уу хөө? Сүлдээ 21 нас хүрээд Америкт очиж Харвардыг сургууль төгсөөд тэрүүгээр теологи анги төгсөөд сүлдээ 35 наснаасаа дэлхийд танигдсан олон хүмүүсийг босгосон удирдагч, номлогч, пастор болно. Бурхны ажлыг хийнэ. Ингээд энэ иш үзүүл би иш үзүүлэгч биш шүү заяа. Иш үзүүлдэг хүн сүлдээд ингээд хэлчихв сүлдээ яа тэрүүгээр нь явна. Ирээдүг хэлдэг. Мундаг байна. Мундаг байгаач ингэдэг хүний чинь лам бол хам болдог, тийм ээ. Бөө бол бүр удган болдог. Итгэгч хүн бол яг иш үзүүлэгч болдог юм шиг. Ирээдүг хардаг. Энэ муухай үйлчлэл нь. Энэ багийн хүн хийж гүйлч биш ууз амар штэ хин маргааш та баяжин гэд хэлцдэг ах гошгоод эндээс гардаг маргааш нь хэцүү штэ тий. Энд ахныхаа өстө үнэн хөдөлж хүмүүс үйд юм байлээ гэж яриагаа. Тэгвэл энэ бүхнийг үйлдсэн байж яагаад ёс бусыг үйлдэгч болсон бэ гэвэл энэ хүмүүс сонсов. Яагаад сонсоогүй гэж энэ дээр Есүс Христ маш тодорхой байсан. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй харин эцгийн хүслийг, миний хүслийг сонсож, миний хүслийг мэддэг хүн Тэнгэрийн улсад орно гэсэн байна. Харин энэ ёс бусыг үлдэгч нар яасан бэ гэвэл эзний хүслийг мэдэхгүйгээр, сонсохгүйгээр, бүр тодорхойлбол чимээгүй цаг хийхгүйгээр номлол, сургаал заагаал, бусдад заагаал, залбираал товчхондоо томрол явсан гэсэн. Ойлгож байна. Одоо та нар ямар санагдаж байна? Би олон жил ёс бусыг үлдэгч байсандаа амар ичдэг. Асуудгүй, залбирдгүй, чимээгүй цаг хийдгүй мөртлөөрөө пастор нэр зүүдэг. Библи уншдаггүй мөртлөөрөө бусдын үгээр номлодог. Библийг судалж тунгаадгүй мөртлөөрөө бусдад Библийн тухай ярих их дуртай. Та нар хүнд зөвлөгөө өгөх дуртай хүн юм таньдаг юм байна. Хүнтэй уулзахаар ингэ зөвлөгөө өгөх гэдэг. Тэр чинь дэгдэн шүү дээ. Ер нь тэр чинь дэгдэн шүү дээ. Мэдхгүй надаас асуу гэдэг аягүй хэцүү. Тийм хүнийг сайн харуул та өөрөө хамгийн өрөвдөлтэй хамгийн зөвлөгөө хэрэгтэй хүн яг хүн зөвлөгөө өгөх дуртай байдаг. Яг л нөгөө улгаач хүн юм алгуулчингууд хэн гусчваа гэдэг шиг. Хаан гээчвэ, хаан мартчваа, шамгийн дүрмэл хэн гусчваа. Махалга болчлоо юм гоё гэдэг шиг энэ үйлчлэгч нар ийм л байдалд ордог гэсэн.
асуухгүйгээр Библийг уншихгүйгээр чимээгүй цаг хийхгүйгээр үйлчилж байгаа тэр нэгэн бол иш үзүүлэгч байна. Хангинах цан, цангинах хонгох шиг гэж хэлж байгаа шүү дээ. Энийг ёс бусыг үлдгэж. Би таныг өнөөдөр энэ зогсоод таныг та мэрэгэн зарч, мунхаг зарч ёо би үү те ёс бусыг үлдгэж за үлдэтгэгчүүд энд арай ирэхгүй бах уу, тийм ээ? Тэр хүмүүс чинь мөнгө төрөхгүй үзлэх аюул үнцэнтэй загвар байгаад. Тэгэхээр энэ гурвын аль нь вэ гэдгийг би хэлж мэдэхгүй ч та дотроо одоо бодож байгаа. За би ч энэ гурав дахь хүс дотроо л явчих шиг боллоо доо гээл жуунал заал. Амьдралдаа тоорлого номыг, амьдралдаа Левит номыг ганц удаа уншиж үзээгүй ээжээж би 20 жил пастор хийсэн гэж явдаг хүмүүс байд. Би тийм хүмүүсийг буруудахгүй. Яг л тэд нар Матай номын 7 дугаар бүлэг дээр төрлөх үндсэн нэрээ аав. Энэ донд би ч зогсож иж магадгүй. Эзэм минь би олон улсаар явж үйлчилдэг байсан. Би таны хүмүүст үйлчилдэг. Би ийм сургуулиудаас би тэгч номлосон. Би бүр дуу зохиосон, CD гаргасан гэсэн чинь Есүс юу гэж хэлэв? Ямка. Яа бэ үү? Чамайг би танихгүй. Бүр энэ дээр энэ 13 оны орчуулган дээр огт танихгүй гэдэг үг нь октыг хасчих. Грек хэлэн дээр огт гэдэг үг бүр байдаг. Зүгээр ингэ сег над дээр ирээд сайн байна уу Ямкахаа гингүүд нь сайн юу чи хэм билээ. Би нөгөө нэг шинэ амьдралын би чамайг огт танихгүй маань гэвэл ямар сонсож байна. Айху муухай эмоц орж байгаа огт гэдэг үгнээс болж бахан чамайг танихгүй маань гэвэл гомдон тэгтэл яах вэ тий. Би бүр ингэ огт гэх юм бол айгүй хэцүү дуудсаад Есүс яг ингэж хэлв. Би чамайг огт танихгүй. Чиний тэр дуу зохион уу, чиний тэр гоё уран цэцэн ярина уу те. Зүгээр нэг хармаанаас нэг түлхүүр ингээл паркад унчингууд өө миний машин түлхүүрэхэд унж үлээ гэдэг үгийг л номлолд оруулаад миний жингэнэх хонгор хайр тимэн дууны өнгө мэд тоолоо шиг жингэнсэн түлхүүр алтан нарны гэгээн гялгар наранд ингээл гэрэлтэн унж цангинах нь хайр чиний минь дуулахтай альмаад ингэж яриад нэмэр байхгүй гэсэн. Тийм учраас өнөөдрийн энэ сургууль семинар ийм чухал гэсэн. Эндээс олон ёо бие орж ирээд олон мэрэгэн зарцуулаад гарах хэрэгтэй гэсэн. Амен. Бид нар энэ ёс бусыг үлдгэж хийдэг нь сонсохгүй, асуухгүй хийдэг хүнийг хэлдэг юм байна гэдгийг хамгийн түрүүнд сонсож авлаа тийм ээ. Бурхны дуу хоолойг сонссон хүн зөв хийх нэ. Сонсохгүйгээр хийсэн хүн яах нь? Сална. Аборт хийлэн. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ араар нь тавина. Нууцаар арх хүн. Нууцаар тамхи татна. Тэгсэн мөртлөөр номлоно. Тэгсэн мөртлөөр хүмүүс заа. Тэгсэн мөртлөөр том үйлчлэл ярина. Томоос том прожект ярина. Амар агарын том прожектууд ярина. Төсөл ярина. Тийм хүмүүстэй уулзж байсан байна. Мойрын сүнснүүдийг хөөдөг, иш үзүүлдэг олон удирдагч нар байдаг. Ёс бусыг үлдэгч нар яв бэ үү байснаас баг үл итгэж байсан дээр оос. Тийм ээ? Ядч л за би уусаа шангаа өрч байгаа мó гэдэг там руу явчих шүү дээ. Эдгээр чинь мөнхийн улсын үдэн дээрээс Есүс төшөглүүлээд буцна гэдэг бол тийм сайхан зүйл биш шүү дээ. Тийм. Тэгэхээр та яг одоо ямар сонголт хийхээс таны ирээдүй харах нь тийм ээ? Амен. За бүгдээр үргэлжлүүлье. За тэгвэл сонсох нь тийм чухал юм бол Бурхны дуу хоолой гэж юу юм бэ? Би олон удаа ингэж над шиг одоо тийм Библи хэрэглээ байсан болохоор яадаг болсон би мэдэхгүй. Жохон багтаа би Библи уншихгүй тийм ээ? Мэдээж залхуу. Тэгээд за эзэн минь өстө маргаашийн шалгалтын дээр би 80 авах нь 100 авах нь гэж Библийг хийж авахгүй. За ингэ за энэ арай л утгагүй шилээ гэж дахиад тэгж мэргэлж үзчихсэн байна. Энэ инээж байгаа хүмүүс бол бүгд үзсэн даа. Би тэгж мэргэлж үздэг гэсэн өөрөө. Надад тэр хайртай гэж гуйл зөвшөөрөхгүй юу бол онгоолгоод зарим нь таарад шашигтэй айхуу сайн. Ийм Бурхны дуу хоолойг би та бүхэнтэй хуваалцахгүй. Би та бүхэнтэй Бурхны дуу хоолойг хуваалцсан. Иохан номны 10 дугаар бүлгийн 1-5 дээр Есүс Христ санаандгүй юм шиг бидний зөндөөл уншсан үгийг хэлсэн байна. Харин бид нар саяны Йобын үг алгасан шиг энэ дээр бас нэг юмыг алгасаад анзаарахгүй өнгөрөөсөн хэсэг байгаа. Би та бүхэнд уншиж өгье. 1-5-ыг уншиж өглөө. Үннээр би та нарт хэлье.
хоньны хашаанд үүдээр нь орлгүй өөр газараар давж ордог нь хулгайч дээр ч юм уу. Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хон ч юм уу. Сахиул түнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог гэж байна. Сонсдогоо. За энэ үгийг цэжлэжээрэй. Тэр өөрийн хондыг нэрээр нь дуудаж тэднийг дагуулж гаргана. Тэрээр өөрийнхөө бүгдийг гаргаж түрүүнд нь явдаг бөгөөд хонд түүний дууг нь юу гэнэ? Библийг хараач таньдаг гэж байна. Дууг танина гэнэ. Дууг нь таньдаг тул түүнийг дагдаг. Таних. Би аавсангаад ингээс өртөө малтай. Танина гинэ. Та ийм юм тохиолж ирсэн үү? Ээж чинь тань руу залгахад та утсаа аваад хэн бэ? Ээж минь яг мөн үү? Баталгаатай юу гэж асууж ирсэн үү? Ээж чинь залгангууд та утсаа аваад юу гэдэг вэ? Өө ээж гэдэг шүү дээ. Тийм үү? А одоо нөгөө нэг дугаарыг хараад таньдаг болсон гэж магадгүй. Дээр үед чинь утас гэдэг юм чи яг ориг утас байсан шүү дээ. Ханнаас уяач таа. Авч явдаг уу? Яг л утсаараа байдаг гэсэн байна. Тэр үед залгаад ямар ч хүүхэд утсаа аваад байна уу гэх тэгэнгүүт өө ээжээ гэж танингууд таньдаг байсан мэт та нар. Гайхаад ингэ дугаа суулгал ээж хаа болоод таньдаг юм уу? Байна уу гэл тэгэнгүүт ээж нь ч гэсэн хүүхдээ байна уу гингүүт өө миний хүүл гэдэг үстэй. Тэгэнгүүт гайхаж шоконд ордог хүн байна уу? Ээжийнхээ хоолыг таньж ин гэ. Байхгүй тийм. Шууд сонссон бол тань. Тэд нар миний дууг сонсдог. Тэгтээ бас яадаг гинүү? Таньдаг гинэ. Энэ нь юу гэсэн үг гэвэл дотн харилцаатай гэсэн үг байна шүү дээ. Дотн харилцаатай биш хүний дууг таних уу? Хаа хамаагүй танихгүй хэн блэ фэйсэл найзууд айгүй харсан юм. Ариун цэцэр. Над руу гинт зарнууд би шууд уцаа аваад амар зүүн юм шиг ариун цэцэрлээ. Гэж шууд ингэдэг үү? Чи шат цамцтай юм. Ингэж ярьдаггүй шүү дээ тийм үү? Таньдаг хүнийхээ дууг би аваад суграа юу? Тэр үү би ингэ таньдаг шүү дээ. Яагаад гэвэл дотн учраас байнгын харилцаж байсан учраас багын найз байсан учраас ч юм уу? Төрсөн ээж нь учраас ч юм уу бид нар таньдаг. Үгүй бол бүр хайртай дурлал залуун ч юм уу? Охин ч юм уу тийм үү? Тийм үү гүм үү? Тийм. Это буруу яриад байгаа юм болов. Есүс Христийн дууг би анх сураад эхлэхэд авир биш гэж ярьсан тийм үү? Одоо би тэр дуу хоолой руу орж байна. Одоо тэд нар миний дууг таньдаг гэж Есүс хэлсэн тухай хүн дээр үзсэн. За би 3 товчхон та бүхэнд хэлье. Хамгийн нэгдүгээр Бурхны дуу хоолой хаанаас сонсогддог вэ гэвэл Тэнгэрээс. Бодлоо тоогоос ш. Бичгэж ийн үү шүү. Тэ үсэг алидын тавьчихсан уу гэдэр. Тэнгэрээс гисчил ингэх шиг болсон. Библиэс гэдэг нь юу гэсэн үг вэ? Чимээгүй цаг ба залбирлаа. Хамгийн нэгдүгээрт гэж шүү. Хамгийн нэгдүгээр. За бичээд яа ямар зүгээр ихтэй би яриад явчих. Би 3 зүйлээр тухай ярих байхгүй юу? Дараа нь тайлбарлая. Чимээгүй цаг ба залбирлаа. Хоёрдугаарт нь хэн нэгэн хамтран үйлчлэгч болон удирдагчаас тантай хамт үйлчлдэг найз нөхдөөс магадгүй эхнэрээс чинь, нөхрөөс чинь, бүр хүүхдээс нь ч сонсогдож болно. Сонирхоод би арай өөр юм ярих гэдэг юм тийм үү? За би дараа нь энэ 3-ыг нэг нь тайлбарлана. Энэ хоёрт нь гуравт нь амтэн илжиг дахиад. За одоо ч гэсэн буруу урсгал юм ярих чинь даа гэж бодож байна. Тийм байдгүй маа. За нэгдүгээрт нь чимээгүй цаг болон Библиэс гэж байна. Энэ чимээгүй цаг нь юу вэ гэвэл би нарт нэг ийм үг сүүлийн үед Facebook-ээр тренд болж байгаа. Залбирал гэдэг нь арга тасарсан үед хэрэглэх эцсийн арга биш. Бүхний өмнө хамгийн түрүүнд хийх арга юм аа, тийм ээ? Ажил юм аа гэж. Бид нар бүх юм ингэж эцэстээ тулдаг тийм үү? Бүр энэ амьдралд ингэж сөхрөөд за ер нь ингэж нөхөө ухчээ дөө одоо тийм чулууныхаа нэрийг сийлээ сууж иж байгаа тэр үедээ л эзэн минь гэж залбирдаг. Үнэн дээр би сэхэнд очоод хүмүүсийн төлөө залбирч байгаа би 2-3 сарын өмнө би өөртөө жинхэнэ эмнэлэг дотор нэг юм ухаасан. Миний хайртай дүүгийн одоо саяны манай золоо Агима эднэртэй хамт TTS сургууль сурч ирсэн дүүгийн нөхөр нь нас болсон байхгүй. Яг амьсгал ураагийн даваан дээр миний дүү ялахгүй
Хүүхдээ охиноо тэрвэрэд нөхрийгөө хамнаас бариад залбирч яхад нь сэхэнд би явж орсон баг. Жинхэнэ ориг залбирал сүм биш эмнэлэгд байдаг юм байна хат. Би тэгэхэд тэрийг мэдсэн. Сүмд бол бид нар залбирдаг л да тийм. Тэгвэл үнэн сэтгэлээсээ бүх зүрхээр гаргаж байгаа тэр залбирал тэр эмнэлэгт сэхэн амьдрахад гарч байгааг би харсан баг. Энэ юу гэсэн үг гэвэл арга тасалсан үед бид нар залбирлыг хэрэглэдэг. Нөгөө талаараа бид нар өөрийнхөө нэг ийм хүслийг биелүүлэхийн тулд Бурхныг ашигладаг. Есүс надад ингэж өгөөч, тэгж өгөөч. Та бүхний бидний залбирлын 100-ны 90% нь аач ээж өөж дөрөв зэрэгтэйг 10 жил үздэгс. Ингэж өгөөч, сонсож өгөөч, сонсооч, аваач, авраач, туслаач. Тийм ээ. Идгээгээч гэж дандаа аач ээж ооч ээж. Харин жинхэнэ дагалдагч хүн Бурхны хүслийн төлөө өөрийгөө зориулдаг юм байна. Бурхан юу хүсэж чинь гэдгийг мэдээд түүний төлөө явна гэсэн. Эзэн та үгээ айлтвал би явна. Хэрвээ та зогсвол би байранда зогсноо гэх нэг тийм дуу байдаг шүү дээ. Би одоо дуунаас хүндэрээ бүр утгаалтсан юм шүү. Биш бодлоо тийм утсан нэрээ бичиж шоолоо. Өөр хин явжтэй. Эзний намайг заримдаа хүмүүс ингэдэг их цантай ч юм уу жоохон дооёолж ингэж ярьдаг хүмүүс байдаг. Яг тэгвэл мэдээж энэ дэндээс та тийм сэдвэрүүд дамжуулж өгч болох уу? Тэр дурааны сургууль ч юм уу, тэр нейтрон ч юм уу, ийм библийн сургууль дээр тийм сэдвэр хичээ зааж өгч болох уу гэхээр заримдаа би очтгүй. Очтгүй нь яг нэгдүгээр би завгүй боломжгүй байх үе байж болно. Би чинь 4 хүүхэдтэй, 3 охинтой, 1 хүүтэй. Эхнэрийн хувьд бол мэдээж ганцхан эхнэртэй. Тэр хууль мөл батлагдсан ч би ганцаараа л амьд шавч байгаа. Тэгээд зургуулаа амьдарч байгаа учраас хоёрдугаар би Йоби өвөө баймааргүй шүү дээ. Зөндөө олон жил Йоби өвөө байсан юм чи. Одоо би нэг итгэгч мэрэгэн зарц чаддгүй мархэд зүгээр нэг мөрөөрөө нэг мунхаг зарц баймаар шүү дээ. Тийм үү? Сонссон ч үлдээгүй яад уучлаарай эсгээд явж ивэл арай шудраг байгаад ингэж хичээж байгаа учраас заримдаа асууд. Тэгээд үгүй л. Харин зарим үед Бурхан намайг яв гэдэг. Яг тэгвэл би асууд. Сэг намайг нэг гуугаагүй, би нэг гуйлгаагүй тийм үү? Гэт уцаас ч яриаггүй шүү дээ. Өчигдөр анх удаа надад уцаар ярьж байгаа. Айгу амар зэрлэг. Шууд мессенжерд орж ирээд ахаа ийм Бурхны дуу хоолойны семинар олноо. Таныг ирнэ гэж зургийг чинь тавьчихгүй, фэйсбүүк чинь зургийг тавьчих. Ерөөсөө тэр миний ямар сэдв тэр ерөөсөө пад байгааг наацаад авч. Гэхдээ миний дотор би очих хэрэгтэй. Мэдээж шудраг хэлэхэд өөр библийн сургууль өөр газар очивол миний ирж очих бензиний зардал мардал одоо санхүүгийн хувьд бол ингээ пак гэдэг юм уу. Энэ цэгийг одоохондоо яг төрөв чинь өөр шиг нэг байгаа. Өөрийнх нь биеийн жинтэй адилхан байгаа. Гэхдээ би ирмээр байсан. Яагаад гэвэл намайг яав гэсэн. Би энд тав хүнтэй уулзаж бүгийг амжуулж байсан. Дээр нэмээд би Йоби юу баймааргүй байсан. Тэгээд би яагаад энийг ярьж ин гэвэл чимээгүй цагийн тухайд бид нар яг л залбир шиг сүулт нарах хэмжээ авдаг. Та нар ийм сонсож ирсэн үү? Зарим нэг ч өөрөө ч ярьж явж ирсэн баг. Би олон сонссон. Өглөө өстөө багшаа пастраа би чимээгүй цагаа гэсэн чинь зав олдохгүй ажил дээрээ очиод өстөө нөгөө өдрийн цайны цагаар өстөө ямар ч байсан чимээгүй цагаа амжуулж хийлээ штэ гэж байсан. Зарим нь өглөө чимээгүй цагаа хийгээгүй юм байна штэ. Өстөө би кемп дээр, зуны кемп дээр орой нар жаргацсан бүгд амархаж байгаа. Өглөө чимээгүй цагаа хийгээгүй юм чинь туяа хоёулаа хамт таньда чимээгүй цагаа хийчихгүй гэд харж шүн дөлөөр майхан туяа удаад гарч ирсэн байх. Та боддоо ямар нэгэн тоглолт хийж байгаа. Үгүй бол махтан дууныхан тийм үү. Одоо золоо бөмбөрөө орж ирээд золбоо. Ямар ч хөггүй бөмбөр пижгэтэл балбаад махтан дуу дуусангууд цэмбийлэн сайхан өгөлчөд гараа явдаг. Тийм хүн байдаг. Гитар тоглож одоо тоглолт хийж байгаа хүн амар хөггүй гитар бариад дундаан гэх хүмүүсийн хингэргэн чихийн цоолох шахачаад яг бүх тоглолт дуусаа хүмүүс явсны дараа ганцаархнаа үлдээд амар гоё гитараа жимбицсэн өгөлт тавьчаад явдаг хүн байдаг. Чимээгүй цаг гэдэг бол бидний амьдралын эхлэл баггүй. Тийм учраас нэгдүгээр залбирал болон чимээгүй цагаар Бурхан өөрийн үгийг биднэрт хэлдэг баг. Тэгээ бүтэн өдөр бид нар тоглолт хийдэг байна шүү дээ. Эхлээд сүмсээ өгөлчөөд 12 цаг тоглолт хийгээд тоглолтын дунд бүдэрч унан алдна бид нар чи юу нэг л их сонин тоглолт хийж л орой гэртээ орж ирдэг. Тэгээ бодох нь ш.
Өглөө надад бурхан ийм юм хийсэн. Харин би өнөөдөр ингэж амьдэрсэн. Би тулгаад тэгээд хэлчихлээ. Би ажлын стресснээс болоод ээжтэй завгүй ингээд муухай ашиглалаа. Би түрүү охиноо нэг сүртэй алдаа хийгээг багт нь саваадаа тайжлаа. Ингээд боддог орондоо. Тэгээд залбирч гимшдэг гэсэн үг. Тэр чимээгүй цаг өглөө хамгийн ихний ажил байна. Харин бид нар тэрийг яг л нөгөө тоглолтын дээр буруу хийдэг шиг хоошлуулдагаас болоод асуудал гардаг байх нэ. Тэгэхээр нэгдүгээр чимээгүй цаг. Тийм ээ. Энэ нь хамгийн чухал байна. Бурхны дуу хоолойг сонсох тухай ярьж байгаа шүү дээ. Чимээгүй цагаар яаж сонсох вэ? Өглөө бурхан ярьдаг юм уу гэж та бодож магадгүй. Ярина, яриулна. За эхлээд эдрийг тайлбараад илжиг мэлжгээ яриулаад тахыг дараа нь бурхны тухайд яриа. За хоёрдугаарт нь хэн нэгэн хамтран үйлчлэгч удирдагчаас гэж би хэлсэн тийм үү? Амд найзаас гэр бүлээс 6 онд бурхан надад үгээ хэлсэн баг. Хэрвээ би тэр үед сонссон байсан бол би нэг 5-6 жил нохоо шиг амьдрахгүй байх байсан. 2006-аас хойш. Тэр үед бурхан яаж надад үгээ хэлсэн бэ гэвэл би үг дамжуулдаг. Архиудаг. Би Ваянд үйлчлээд Ваямаас DCC-гээ том төсөл авч гараад мөнгөтэй болонгуудаа тамхи татсан, архиусан, бурхныг магтах гэж CD гаргаж дуулдаг байсан хоолоогоо караокегийн юм спикерийг задтал дуулсан хэдэн цагаар шоудсан. Тэгсэн мэтлэр үйлчилсэн. Болоод хүмүүс миний номлолоос эвэгдээлсэн. Нэг өдөр миний том охин дөнгөж ширээ төсч явж байгаа охин маань Хүслэн гэдэг. Одоо томлолдоо 5 дугаар анги. Амар загинсан аа. Жоох хүүхэд тэгэхээр айгүй сони юм бэл. Одоо хүн шиг тийм үү. Тэгээ өөрөө олигтой алдах чадахгүй ингэ ширээ төсч ингэж явж яснаа. Би яг шатцсан идчихсэн баг. Би гайхад энэ юу гэдэг юм аа гэж яснаа бүр аман цангаснаа ширээнээрээс хайж яснаа дутуугаа үлдээсэн юм аягны шахруу гэж уснаа. Тэр бичлэгийг би аваад үлдсэн эмээ ээж нь бүгд үлдсэн. Тэр үед ээж нь байсан ба. Тэгэхдээ тэр үед надад нэг л тийм юм айдас байсан баг. Миний охин яг юу ярих гад юу болоод байгаа юм бол би ингээд тийм төгшүүр загалж хэлсэн. Тэр үед би яах байсан гэвэл эзнийхээ дуу хоолой таних хэрэгтэй байсан баг. Anu Йобы үг чи яадаг гинөө? Сонсохгүй л хийгээд идэг гэсэн тийм. Сонсоо. Дараа миний охин дөнгөж хилд орсны дараа би нэг л их завгүй өдөртөгч хүн гэртээ орж ирсэн чинь надаас нэг амар гүйж ирсэн ээ. Аваа гэснэ. Аваа таныг хин гэдэг юм гэсэн. Санаа асуулт юм аа? Би чи хин гэдэг үлээ өөрөө их бодохоор баг чатсан охноос. Харин би өнөөдөр эргэж харахтаа тэр үед би үнэхээр эзнийг дуу хоолой таньсан байсан бол би арай олон жилийн өмнөөс арай үр дүнтэй хүн шиг нэг эцэг хүн шиг нэг эр хүн шиг амьдрах байж тээ гэж би харамсдаг. Би удирдагчаар дамжуулж надад дуу хоолой хэлдэг. Итгэгч биш найзаар хүртэл дамжиж дуу хоолой хэлдэг. Тэгээ манай дахны итгэгч биш найзууд цагдаа нар хэр хаширсныг та нар мэдгүй. Миний пастрын томилгоонд манай сүмийн 8 ахлагч сууж. Миний пастрын томилгоон дээр бүтэн тасгаараа яриад явгада пастор болсон баяр хүргэе гэж ёсолсон шүү дээ. Баярлж байгаа байхгүй. За одоо нэг чихнээс хонх ууяхаа болох. Тэгсэн дээ. Итгэвч биш найзууд за явах ашиггүй дээ. Чи анх уулзахад үнэхээр тэр Есүс Месүс ч би бол итгэхгүй. Тэгэхдээ ямар байсан одоо нэг тэр дүр төрхөнд орсон бол ашиггүй дээ найз. Ашиггүй дээ. Битээ арих наадах нь битээ. Яг имрээл байж битээ. Намайг хамгаалт. Хэрвээ би итгэн бурхны дуу хоолой сонссон. Харин одоо бурхан итгэгч биш хүнээс хүртэл дамжуулж надад мессеж өгч байгаа. Ярьж байгаад би сонсдог. Би модон дээр зогсож байгаа Михаилыг хараагүй л дээ. Би далавчтай хүн ч хараагүй. Хиймэл далавчтай хүн бол миний охин хиймэл далавчтай купалны хүмүүсөө гүйж явахыг харсан. Би тэнгэрэлж хараагүй. Би удлаа ярихгүй. Би том гэрэл хараагүй. Есүсийн царайн би тэр Давиченкогийн кодон дээр байдаг зурган дээрээс л за иймэрхүү сахалтай нэг юм нөхөр байж дээ гэж л мэдэх болохоос чинхэн төрхийг би харж үзээ.
Сахалтай бүгэнч би мэдэхгүй. Сахал нь хэр урт, ус нь хэр урт юм би мэдэхгүй. Гэхдээ Бурхан ярьдаг гэдэг юм байна. Амен. Одоо та намайг ямар бурхны дуу хоолой яриад байгааг ойлгож эхэлж байна. За хамгийн сүүлд нь элжиг дахиад нохоо гэсэн тийм үү? Үнэ. Библиэр ярьдаг шүү дээ, элжиг ярьдаг шүү дээ. Нөө Балаам чинь хахуул авчаад бурхны ард түмнийг хөөхгүй явж исэн чи элжиг нь ярьдаг шүү дээ. Чи болтой чи би насаа чиний унлаг болж зовоо үзтээ чи яах нам зодоод байгаа юм. Дахиад бас ярьдаг шүү. Өвчин бас ярьдаг шүү. Та нар Петр Марк номон дээр ингэж байгаа шүү дээ. Петр урвахтаа зүгээр л энэ нөгөө нэгээс Лук номны нөгөө сэтгүүлсэн канонаас энэ чи бас Есүстэй яваад байдаг билүү? Үгүй гэл ингээд айгуугаа намтаа урвдаг тийм. Үгүй шүү дээ. Марк номон дээр ингэж хэлдэг шүү. Тэр Есүсийнхний нэг гарцаагүй мөн байна гэж хэлэхэд Петр Есүс рүү эргэж хараал тавина гэж байна. Хайртай эзнийхээ нүүр рүү хараал тавина. Би наадхыг чинь танихгүй, огтоос танихгүй гэж хэлээд хашаанаас өтөр түргэн гүйж гаргаж удааж. Тэгсэн чи яадаг вүлээ? Укарику. Дахиад Петр бурхны доолог сонсороо гэж донгоцсон уу? Угаас хачироо чи гурав чи гэж донгоцсон уу? Дахиад донгоддгоор донгоцсон. Тэгвэл дахиад ганцхан тэр нөгөө галзуу архины цагаан солиод тусцсан хүмүүсийн чинь тод орой морой тэр өглөө дахиад донгодод идэв юм шүү дээ. Арьс мас ганц авсараар өгдөггүй гэж лөө. Ганцхан Петрийн чихэн дээр ирээд дахиад донгоцсон. Гэсэн үү? Зөндөө энд дахиад донгодод бид нэр сонсгоо. Бүгд сонсон шүү дээ. Бүгд сонсон. Тосгондоо яриа сонссон ч хин хорт могоон удам намайг уучлаач гэж залбирсан байна. Петр залбирсан. Одоо таны толгой нэг юм бууж байна. Дахиад онгодохыг бүгд сонссон ч Петр гимшсэн. Яагаад гэвэл Петр таньсан. Юу таньсан гэвэл урд өдөр нь Петр дахиад онгодохоос өмнө чи намайг гуравтаа үүсгэнэ гэж Есүсийн хэлснийг зүрхэндээ байсныг дахиад онгодоход таньсан. Петр дахиад хайрлж уйлаад байгаа юм биш ээ. Хаанд онгоцсныг ч мэдэхгүй байсан баг. Зүгээр л тэр дуу хоолой таньсан баг. Нөхцөл байдлаас гэсэн. Өвчнөр. Түрүү би номлол эхлэхэд Саулын тухай ярьсан. Саул яадаг вүлээ? Саулаа чи юунд намайг хавчин вэ гэж Тэнгэрээс гэрэл тусгад Саул мориноосоо хөсөрхийг унлаа. Тийм үү? Унчаад босоод ирсэн чи яадаг вүлээ? Хараг болсон. Тэгээ энэ дараа яваад дагалдагч нартай уулзаад хараа ороход нүднээс нь хоёр ялтсан ороод унаад хараа орлоо гэдэг тийм үү. Харин тэрнээс хойш та Коринт ном 1-2 Коринт Тимот Тит бичсэн загтлуудыг харуул дандаа ингэж байна. Энэ өвчнөөс болж би маш их шаналж байна. Тимото Тит миний хоёр дуу Марк Лук хоёрыг хайрлаарай. Тэд нэр одоо зорж яваа шүү. Намайг хүлээтэй байхад тийм ээ шоронд байхад тэр хоёр миний өмнөөс нүдээ ухаад өгөхөд ч бэлэн намайг хайрлсан шүү. Юу нүдэд энэ Паул? Нүд. Миний энэ өвчин дэндүү хөвдөжээс учраас би Крит арлаас ус онгоцсон сууж чадахгүй нэ. Би хэсэгхэн зур биеэ эмчлээд юмсыг хүн шиг хардаг болсны дараа би 3 дахь хаяндаа гарах тул Коринт хот болон Эфес хот дахь миний чуулгануудад мэдээ хүргэж өгөөрэй гэж. Тэгж нүд нь өвддөг байсан. Хараа орлоо гэж зүг зүгээр болчих. Тэгвэл нүд нь өвдөх болгон пастор энэ Паул юу бодох вэ? Юу санах вэ? Би ахын тэр савчтай малгайтай дүүх юм гэдэг өнөдөн шилээ. Эрдэнэ юу? Тэгэхдээ тавчин эрдэнэ. Сайхна дандаа зөрж таагаад. Би сайхнагийн гарн дээр нь бүр инээд алдаж пастор нэг тэмдэг тавиад гэж байгаа. Амар томог гэх юмар зоогод бүр нэх муухай ингэ сорилтоо болгочвол сайхна толинд гараа харах болгондоо хэнийг бодох вэ? Хэнийг санах вэ? Намайг сан. Я баяр санах вэ? Наач юм сан. Та энэ талаас нь боддоо нүдээ өвдөх болгонд Паул юу бодох вэ? Стефаны чулуугаар шидэж авч Есүс Христэд итгэгч хүмүүсийн амийг хороож явсан алуурчин байснаа санах байхгүй. Тийм үү? Тэгэхээр Паул даруулсан.
Тийм биз? Би одоо өвчтөе хүндээгүүр миний сүүлдэр өнгөрөхөд тэр хүн хэдий эдгэрч ийсэн ч хүмүүс намайг үе олноороо дагаж хэдэн мянгаар ромчуудын өмнө тэргүүн зэрэгтнүүдийн өмнө тахилч нарын өмнө би Бурхны мэрэгэн ухаанаар ярьсан ч би цагтаа алуурч байсан. Би Бурхны хүмүүсийг амьд үрж байсан. Гэмгүй Стефаныг чулуугаар шидэж алдаг байсан. Би ийм дорой байсан гэдгээ санаад тавсан. Тийм учраас Паул дандаа том хотуудаар явж сайн мэдээ тарааж чуулгануудыг байгуулсан. Петр хаагур явлаа. Петрийн байгуулсан сүм хот тосгонд байдаг. Дандаа хөдөө тосгонд байдаг. Нэг ч төв хот Коринт, Эфес гэх мэт хотуудад Петрийн байгуулсан сүм байхгүй. Тосгонд өглөө болгон юу яадаг вүлээ? Укарику. Өглөө болгоны чимээгүй цаг нь хортмоо удамдаа бич гэж хэлдэг гэсэн. Дахиад онгоцох болгон урагч байснаас сан гэсэн. Энэ Бурхны дуу аа. Тэгвэл та хэн байсан бэ? Өнөөдөр та хэн бэ? Та хаанаас ирээд хаашаа явж байгаа? Та Бурхныг өөрийнхөө хүслийн төлөө ашиглаж амьдарч гин үү? Бурхны хүслийн төлөө өөрийгөө зориулж амьдарч гин. Таны амьдралын санхүү, бэлэг авьяас, танд байж болох сайн сайхнаар таны өөрийн чинь хувийн амьдралын эрх ашигын төлөө ашиглаж гин үү? Үгүй бол эзэн Бурхны хаанчлалын төлөө, түүний сайн сайхны төлөө, түүний хүслийн төлөө ашиглаж гин үгүй юу гэдэг ганцхан гаргалгаагаар л таныг ёо би юу мэрэгэн зарцуу гэдгийг чинь олоод тасчих байна. Би та бүхнийг эзний дуу хоолойг таньдаг, нөхцөл байдлаас мэдэрдэг. Тэр байтугай өвчнөр хүртэл дамжиж ярьж буй түүний намуухан дуу хоолойг таньж ухаардаг. Эзний үгийг шимтэн, судалдаг, сурдаг Бурхны хайртай хүүхдүүд, охтууд, хөвгүүд хэмээн Есүсийн нэрээр өрөөж байна. Эзэн Бурхан та нарын дотор хамт байгаа, бид нартай ойрхон байгаа гэдгийг Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Одоо би хамгийн сүүлийн нэг сэдв яриад дуусгая. Нөгөө үг олшруулна, нүгэл зайлшгүй гэдэг шүү дээ. Олон юм ярьж өөртөө нүгэл ураад. Бүгдээ хамтдаа 1-р Самуэль 3-р бүлгээр дараая. Та нар Библийг ийм пропорц тайлбар номлол маягаар ингээд тайлбарлахаар сонирхолтой байна уу? Бүснэг татаад мэрэгэн зарч ёо би юм уу гэхээр. За 1-р Самуэлийн бүгдээ тэгвэл нэг 1-р Самуэль 3-р бүлгийг нэг энэ маягаар бүгдээ үзье. Тэгээд өндөрлөе. Миний цаг болж байна уу тиймээс яг амжуулнаа ялцуулсан цай. Шивэч гэдэг. За, хосноо 1-р Самуэль За энэ хүртэл семинар ойлгомжтой тийм ээ? Ойлгомжтой юу? Би ганцаараа яриад байгаа юм шүү дээ. Нөгөө мөнхийн улсад пастор микроны жолооч хоёр орсон тухай мэдгүй. Пастор микроны жолооч хоёр мөнхийн улсын үдэн дээр очсон гинэ. Тэгсэн Есүс ирээд микроны жолоочийг ваа гэж бүгд алгаад ташаад киврээл үнсээл амар том хайрцагтай шагнал өгөөл оруулсан гинэ. Тэгээ пастор бодсон юм. Иш нэг микроны жолооч ингэ шагнуулж байгаа юм би ч гэсэн цүм ийхэндээ гэж яваад очсон чинь жижиг бүгчний хайрцаг шиг хайрцагтай мөнгөснөө за ороо гэтгсэн гинэ. Тэгээ пастор амар гомдсон. Есүс тэр очиж асуусан. Есүс эзэн би насаараа таны хонч чинь тийм ээ пастор байж би өөртөө таны сүмж болгоны удирдаал таны тухай яриад илчтэй би ингэж амьдэрсэн. Энэ микрын жолоочууд зүгээр 8 хийгээл микро гудамжаар зах мах руу давчихсан. Яагаад энэ хүнийг ингэж аймаа шагнаад намайг ийм үн цэнгүү өгтөж авч байгаа юм бэ? Есүс юу гэсэн юм? Чамайг номлож явахад бүгд унтдаг байсан. Харин энэ микрын жолооч микрэ бариад давхиж явахад бүгд миний нэрийг дууддаг байсан. Яа бохом гэж овоо давхдаг жолооч байсан. Та нар намайг жоохон микрын жолооч шиг хүлээж аваа заяа. Одоо бол явж байгаа үг маань болж гин үү тийм ээ? Та нар дараа нь Ямко пастор бурхан ярьдаг гэсэн би тэнгэрийг чарлаа таны орон намайг пастор болгосон гэд ярива. Гихч видео байгаа шүү. За гаргасан 3-р бүлгийг 1-10-ыг би та бүхэнд уншиж өгье. Би саяны миний ярьсан маань та ингэж ойлгочих магадгүй учраас би хамгийн сүүлээр энийг заавал орхосон байхгүй. Тэгвэл бурхан ерөөсөө гэж ярьдаггүй юм байна.
Тийм ээ, нохоо очоод нохоотой өө бурхан юу гэж ингэ сууж байгаа нэ гэж ойлгоо. Тийм биш ээ, бурхан ярина. Одоо энийг ярихаар та бүр ойлгоод тэгээ бүгдээрээ сайхан өндөрлөөд би эртхэн дахин дуугаа гарыг та тийм ээ. Настай эмээ нэртэй явж байгаа айж. За 3-1-ээс би 5 уншлаа. 1-ээс 10 хүртэл нэг үйл явдал болж байгаа сонирхолтой. За. Балчир хүүгэн Самуэль Элигийн дор эзэнд үйлчилж байв. Тэр өдрүүдэд эзний үг ховор үзэнглүүдч цөөн байв. Эзний үг ямар гэнэ үү? Илбэгдэлбэгсэн ховор үзэгдлүүдч цөөн байсан. Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Эли өөрийнхөө газар хэвтэж байх тэр цаг Бурхны дэнлүү хараахан унтраагүй байсаагаад Бурхны хамтар орчих эзний сүм Самуэль хэвтэж байваа. Эзэн Самуэлийг дуудахад би энд байна гэж тэр хэлв. Тэгээд тэр Эли рүү гүйж очин та намайг дуудсан тул би энд байна гэв. Харин Эли би дуудаагүй. Буцаж хэвт гэсэн Самуэль яваад хэвтэв. Эзэн дахин Самуэлаа гэж дуудав. Тиймээс Самуэль босож Эли рүү очин та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Эли би дуудаагүй хүмүн буцаад хэвт гэвэ. Самуэль эзнийг хараахан мэддэггүй. Эзний үгч түүнд илэрхийлэгдэггүй байжээ. Эзэн 3 дахь удаа Самуэлийг дахин дуудахад Самуэль босож Эли рүү очин та намайг дуудсанд би энд байна гэв. Тэгэхэд Эли балчир хүүгүнийг эзэн дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. Тиймээс Эли Самуэль яв хэвтэж амар. Хэрэв тэр чамайг дуудвал чи эзэн минь айлдаж хайр. Болтон сонсож байна гэж хариул гэвэ. Ингээд Самуэль байрандаа хэвтэв. Тэгэхэд эзэн ирж дэрэгдэн зогсоод урдын адил Самуэлаа гэж дуудав. Самуэль айлдаж хайр болтон сонсож байна гэвэ. Мэн. За энд нэг түүхтэй үйл явдал болж байгаа. Орглаханд самбар ичиж. Тэр хооронд юу болсон гэвэл эзний үг иш үзүүлэлэг тийм ээ үзэгдлүүд цөөн байсан үе гэж байна. Эли бол хэм билээ? Агуу шүү дээ. Би тахилчтай тэрүүн тахилч. Тэрүүн тахилч Эли яагаад нүдэн муудаад хэвтэрт орсон бэ? Тэгсэ. Доо. За би ярихгүй болохгүй юм даа. Тэрүүн тахилч Эли гэдэг хүн Бурханаас шийтгэл авсан. Би товчхон ярьж байгаа ш. Дараа нь та 1-р Самуэль номыг уншаад тийм ээ. Бурхан нэг ингэж хэлсэн биш. Миний ард түмэн мэдлэггүйгээс болж намайг уурлуулдаг. Мэдлэггүйгээс болж алддаг гэж. Эли тэрүүн тахилч гэдэг чинь одооний пастор байхгүй юу? Чуулганы пастор. Тэгээд тэрүүн тахилч Элигийн 3 хүүгээ сүмийг ахлагч болоо сонгоч. Одоо би энийг ахлагч болоо сонгочвол намайг дараа нь шүүмжлээд гай зүгээр энэс өөрийнхөө командын парагцийнхныгаа сонгоё гэдэг. Парагцаа бүрдүүлсэн байхгүй юу? Тэгээ парагцт нь төрсөн 3 хүн байхаар Элигийн пастрын ажил арай бат суурьтай шүү дээ тийм үү? Асуудал багтай. Тэгэхдээ 3 хүн асуудал үүсгээд байсан нь майхан сүмд үйлчилдэг эмэгтэй ширхэгчтэй завхаараад байсан. Тэгээ бурханд өргөсөн тахлыг нь булааж идэв. Бурханд хамгийн амттай шимттэй өгөх тостой махаа өргөх нь тэрийн дундаас нь хусч идээл ширхэгчтэй завхаараад ирдэг. Энийг Эли сонсоод мэдээд байгаа мөртлөөрөө хэлдэггүй. Хүүхдүүдэд зэмлдэггүй. Зүгээр л болооч тана гэж яваад идэв. Ингээд нэг өдөр Бурхны уур хэлэн ирээд Элид хэлдэг. Чи харсан атлаа хүүхдүүдэд арга хэмжээгээ аваагүй учраас чи сохор. Чи бүр хэвтэрт орно. Тэгтээ би чиний амийг авахгүй. 3 хүүгийнхээ үхлийг үзэхээс нааш чи үхэхгүй. Ингээд хэвтэрт орсон ба. Одоо нэгсэндээ Эли хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй учраас ийм байдалд орсон. Тэгээ хүүхдээ хаяа савдхан зүгээр байгааз. Тэглээгээд амар зодоотой гэж байгаа юм биш үү? Бурхны үг. Ингээд Эли хэвтэрт орох үед Самуэль Бурхан Элид юу гэж хэлсэн бэ гэвэл би чиний удмаас тийм ээ 3 хүүхэд чинь нэг дор өхнө. Дараа нэг дор үхдэг, гуруула нэг дор үхдэг. Тэгээд тэрийг сонссон Эли шокнд ороод бас үхдэг. Тэгэхдээ амьддаа тэр гансралтай мэдгийг сонсчтой. 3 хүүхэд чинь үхнэ. Дахид чиний удмаас нэг ч тахилч тэрүүн тахилч би сонгохгүй. Би өөрөө цоошин тэрүүн цахилагч. Өөрийн хүүхдийг хүнийг би өөрөө сонгож тэрүүн тахилчаа ажилуулсан. Тэрүүн тахилч бол жилдээ ганцхан майхан сүмд орж Израилийн бүх гмийг цагаат тулдаг, зуучлагч байсан байхгүй. Ингээд Эли ийм байдал хэвтчихин гэсэн. Тэгсэн чи яасан байх нь? Балчир хүүгэн Самуэль хэдтэй байгаа лээ одоо? Сугаад чирэггүй те. Шууд яриа явсан. 12-той. 12-той Самуэль хинд үйлчилж байсан гэвэл Элид үйлчилж байгаа. Эли яасан бэ? Хэвтэрт байгаа. Хэвтэрт байгаа хүн яадаг вүлээ? Босоод бүжиг гэлээ таанцлаад авдаг лөө.
Орноо гэж сайн гэж. Бааш хийсэн ч хоолно хэцүү. 12 настай хүүхд юм л яа. Бүр амар хэцүү. Тэгтээ Самуэль хийж ирсэн баг. 12 настай хүүхэд хэвтэрт байгаа элийг тийм ээ. За элий яг орондоо шууд бааж хийчдэг байсан юм уу, босдог байсан юм уу мэдэхгүй. Гэхдээ хараагүй хүнийг босдог байсан ч гэсэн тэр настай хүнийг жордондоо дагуулж явж бийцүүлнэ. Буцаагаад оронд нь хэвтүүлнэ. Ажил 12 настай хүүхэд. Тэгээд дээр нь тэр дэнлүү хараахан унтраагүй гэдэг нэг үг гарч ийн. Тэгэхээр ширээний дэнлүү энэ юу гэсэн үг вэ гэвэл орой хоолны дараа карантины өмнө зогсож байгаа ээж хүн гэдэг ойлгож байна. Бид тав хоолоо сайхан идлээ. Аюунуудаа нисдэг тав карантин явууллаа. Манай эхнэр ирээд зогсоод Канад ямар байдаг вэ? Ээж нар сайн гэж. Дэнлүү хараагүй унтраагүй гэдэг нь нөгөө нэг тахилын чинь өөхтөө тосдог хамгийн тарган малаараа тахил өргөө шатаана. Тэгэхээр чинь хамаг өөх тос нь нийл өөх тос болно. Тэрийг цэвэрлэнэ. Шалан дээгүүр ингээд хонь гаргаад гидс мэдс чансан гидсний юм тостой шалан хөв дуусаар арчижсэн юм байна уу? Эсвэл хүн хараавал барыг тийм ажлыг хараачмаар тий амар хэцүү тий. Бүр нэг хөвгөл рүү ойл тосны яваад тийм ажил хийжсэн. Тэр нь элийг асарч ирсэн ба. За эндээс тэгвэл бид бүгдээрээ нэг сонирхолтой юм гаргая. Ингээд байж Бурхны дэнлөө хараагүй унтраагүй байсан хагаад Бурхны адраа шийдсэн юм Самуэль хэвтчихсэн гинэ. Самуэль юу хийжсэн? Хэвтчихсэн. Яагаад хэвтчихсэн бол гидсэлээ хэвчих байгаа. Ядраад тог тасраад вайрсгүй боллоо гэж хэвчих байгаа. Үгүй, ядраад. За ядраад хэвтэж байгаа 12 настай сүмд үйлчлээд хэвтэрт орсон хүнийг асарч байгаа нь ялах хүүхэд орон дээрээ хэвтэж байна. За. Гэтэл эзэн Самуэлийг дуудахад би энд байна гэж тэр хэлв. Тэгээд тэр Элийг гүйж очин та намайг дуудсан тул би энд байна гэвэ. Хэвтэрт байгаа хүнийг асарж байгаа хүн яаж асардаг вэ? 4-5 өрөөний хаагаад бүр битүү өрөөнд ороод ганцаараа амардаг. Хайлуулах хойрхон байх хэрэгтэй шүү дээ, тийм үү? Тийм үстэй. Та нар ингээд яаж толгой тохиод өгч. Зарим нь бүр аль хэдийн уртын дунд өө үүлэн нийлээ харагцсан гэсэн сууж. Би уулна хальт болоход хөгжөлтэй л ярих гэдэг чинь. Та ёо гэдэг ингээд бүр явуулчих юм уу? За хэвтэрт байгаа хүн асарж байгаа хүн яах вэ? Эмээ чи хэвтэрт байгаа гэрч чи өөр нэг ч хүн байхгүй. Тэгвэл та эмээгээ ашгүй энэ үгчээсээ бүр хол мухрын өрөөнд орж унтах уу? Ойрхон. Майхны хан 12-ийн хан байдгүй 64-ийн хан байдгүй. Аав шүү дээ юм. Ойрхон тийм ээ. За энэ Эли үг ингэж байна. Хэвтэрт байгаа юм. Хизээч явж магадгүй ингээ боорсахтаа. Мэдөө хэвтэж. За. Ойрхон гэж та нар ярьсан шүү дээ. Тийм үү? Самуэль бол Элитэй ойрхон байсан. За тэгээд бурхан дуудсан гинэ. Самуэлаа гэж дуудсан байна. Тэгсэн Самуэль хэнийг дуудаж ингэ андуураад байгаа вэ? Элийг дуудаж байна. Бурханы дуу хоолой хэр чанга байх юм бэ? Над шиг ийм муухай ахирцсан чанга хоолойтой байсан юм. Хэвтэрт орсон хүн Самуэлаа гэж ингэ дуудав. Хэвтэрт байгаа юм. Намуухнаа тийм ээ? Намуухнаа Самуэлаа багш босоод баах чаг шиг байна. Ингэж андуурчгүй тийм үстэй хэвтэрт байгаа юм чинь. Хараа муутай хүн ч нойл мойлооч олохгүй хэцүү шүү дээ. Онцгой харин газар бийцчүүлдэг бүр өмнө нь явах хэрэгтэй. За эндээс нэгдүгээр их дүгнэлт нь юу байна вэ? Бурхны дуу хоолой бол намуухан. Намуухан гэдэг үг байна шүү дээ. Еврей үгэнд хоёр утгатай. Нэгт нь үнэхээр намуухан. Гоё намуухан ярьдаг шүү. Нөгөөх нь даруухан гэсэн. Над шиг юм сагсуу онгороо биш гэсэн. Нэгсэндээ гоё ярьдаг хүнээр, гоё дуулдаг, олонний өмнө гарч тоглолт хийдэг хүнээс илүү чимээгүй тэр заалны мухар та нарын төлөө залбираад сууж байгаа настай эмээгээр дамжиж бурхан энд ярих нь илбэг гэсэн. Ойлгож байна. Намуухнаар сүмд нэг тийм намуугаа хичнэр байдаг тийм үү?
Нэг ингээл момонд ашигч гашгичаад байдгүй. Тэгтээ бүх үйлчлэл байж идэг. Чимээгүй залбирал тойн суугаад байж идэг юм хичнээн байд. Намуухан гэсэн. Пасторууд бид нар намуухан уу? Тийм намуухан пастор байдаг. Би бол намуухан биш. Би банк дээр дахиад онгоцыг дурсаж амьдрахгүй бол болохгүй. Намуухан ийм утга агуулдаг байна. За намуухан гэдэг утга. Хэн намуухан вэ? Энэ үний ярьж байгаа шиг энэ намуухан гэж. За хоёрдугаарт нь Бурхны дуу хоолойг яаж сонсож ийн вэ гэвэл за та бүхэн бод настай хүмүүс надад хэлдэ 80-ягч мэгч орой хэдэн хон тоолж байна. 100 муу тоолж байна уу? Нойрч өрөхгүй тооллого ном унших гэдэг шиг тий. Тэрнийгөө тэр байж, тэрнийгөө тэр байж, тэрнийгөө тэр байж гэдэг уншдаг шиг. Настай хүмүүс унтахад хэцүү байна тий. Одоо сүүлийн үед залуучууд ч хэцүү дээ. Фэйсээр ингээ орой харахаар нойр минь чи минь хайчваа мачваа явж л байдаг юм л үү. Шүний нэг мэх миний энэ постыг уншиж байгаа юм яг одоо уцаа унтраагаад унт ингээд доор нь баахан хаа байхыг бодоход мангар болон хаа тэнд бас ингээд нойр айчуугаад байж юм шиг. Тийм үү? Сүүлийн үед ийм депресс нийгэмд их байгаа шүү дээ тийм үү? Энэ сайхан ийм сайхан эрүүл агаарч шууд нүд хорсож шүү дээ. За настай хүн унтах гал ингэ зовж иж тийм үү? Яг ингээл Илия дэн өвчтөй хэвтэрт дэн тийм сайхан биш шүү дээ. Муухай мэдээ сонсчиход бид нэр унтахаас өмнө яаж ханддаг вүлээ? Хүүхдүүд маань үхэх юм бэ. Би үзчихээ тэгээд араас нь үхэх юм бэ. Дахиад миний үе удмаас хизээж бурхны үйлчлэгч тэрүүн дахиад гарахгүй юм байна. Ашгүй дээ ингэ явчихна болоо. Жинхэнэ ориг депрессэнд ороод яг хон тоолж исэн байна. Яг унтгал яг дуг хийжсэн чинь гинт 12 настай самууд та наваад удсан уу гэж тэгвэл яах вэ? Та өөрийгөө та энэ гурав бол яг өөрөө Самуэлийн оронд орцыг ойлгоод инээгээд байна. Инээдтэй байгааз би заримдаа Библийг ингэж уншиж суужаад ганцаараа инээгээд байхаар манай ээж ихтмэгч миний Библийг бүр надаас нууж исэн. Наа нямкчийг цагаан солиод дурслаа, номны цагаан солиод. Би ийм юм бодож инээдэг баг. Инээдтэй байгааз тэ. Цочоод яасан нэ миний хүүг та намайг дууцсан уу? Гүү. Би чамд дуудаа. За нэг удаа бол яах вэ болж юм. Тэгээд Самуэль яваад дахиад ижи бодно. Яарс ирчлээ одоо яаж хийж вэ? Гурван хүн маань өгөх юм байна. Сургуулийн төлбөр байхгүй. Одоо яана миний тэр нэр их чи намайг өгөөд хэлчлээ. Гэх төмийн бодож байгаа шүн шаа хийхгүй юм заримдаа бүр өөр юм ургуулсан. Хавиг харагдаад заавар болмоо гэх. Тэгээ байж идэг юм. Тэгэл арай ч үгүй яг зүүр мэлсэн чинь дахиад нэг 12 нас тогтоод багшаа та намайг дуудсан. Цочин. Би байсан бол дуудаагүй. Йоо. Би өөр нэлийн ширүүл хийх байх. 3 удаа шүү дээ. Хаа шүн дөлөө. Дахиад дүнж яг унтчихад дахиад Самуэль орж багшаа та намайг дуудсан уу яах вэ? Дуудаагүй. Үгсэн ч дуудахгүй чи зүгээр. Дахиж орж ирэл би бүбүдээ ялгцсан орч шидэж шүү. Тэ? Тэгнэ үстэй. Төвчээр алддаг штэ бид нар яг ядарсан депресстэй тийм үед нэг байдгүй хоёр дахид энийг маа гэж ингээд явчихдаг үстэй. Харин Самуэль яасан. Тэгсэн ч гэсэн бурхны хүн учраас уужуу таймнаар бодсон байгаа үстэй. Энэ ч үгүй яагаад ойрхон орж ирж нойр болж байгаа даа. Тэг бодцоод бурхан намайг тасалж байгаа юм чинь. Миний хажууд байгаа энэ хүүхдийг бурхан дуудаж иж магадгүй гэж Самуэль ямар арга зааж гисэн юм. Миний хүү дахиад чамайг дуудах юм Самуэль гэх юм бол эцэг минь болж чинь энд байна гэж хэлдээрээ. Арга зааж. Ахмад түүний туршлага өөрөө насан турш тэгээ сонсоод ирсэн болохоор тэгээ Самуэль явж. За Илиягийн хувьд иймэрхүү асуудал байж. Тэгвэл Самуэлийн хувьд Самуэль яасан? Бүх ажлаа хийсэн үү? Хийсэн, бааш хийсэн зөөсөн үү? Зөөсөн хоол ундын дөхүүлсэн үү? Дөхүүлсэн нөгөө хэвтэртэй хэвдсэн үү? Хэвтэртэй хэвдсэн дэнлүү унтрах дөгчин үү? Дөгчин энэ чинь өөрийнх нь тэр өдрийн ажил дуусчин маргааш өглөөс дүүрээр босоод тахлын ширээний цэвэрлэн өөр зөндөө ажилтай 12 настай хүүхэд нэг унтвал яадаг вүлээ? Нам унтдаг ш. Бүр унтах нь байдлаа зурагт үзэхээр яадаг вүлээ? Аргал би одоо хоёр охиныхоо урдуур өө гэж нэг юм өөрийгөө олж харуулдаг ш.
Джесси Мессийн гарчвал бүр дуусаа. Ер нь тэр насан шүү дээ тийм үү? Паник нас. Нэг дүүлрүүл тэгэл дүүлэрт. Тэгвэл 12 настай хүүхэд дөнгөж оронд ороод унтчих. Та нар нэг зөндөх ажлын хаад ингээд оронд ороход бүр нэг яс ингээд ичээхэрдэг штэ баг ёо бити өгнө бити цаагаасаа гэх баг тэгж хөвддөг штэ тэгдэг бүр за өглөө бити болоос яг тэгээ байж исэн чинь өвөө самуэла яасан болоос бицгэж байгаа. Хүн штэ энэ хоёр чинь тусгай хүн биш штэ тийм үү? Тэгээ босно нойрон хөөх юм үдэн хаад очив. Багшаа танаа дуудсан уу? Зүудэлж юм бах та. Самаад эргээд очиж хэвтэн. Дахиад нөгөө хөх чи яа юу аах вэ жоох хөх чинь пак гэж унтчих. Яг унтсан дахиад самаалаа. Багшаа яасан бэ? Дахиад очив багшаа би энд та намайг дуудсан бол би энд байна гэсэн. Би үл яа гэж 3 дахь очиж хэвтгэхэд дахиад ямгаа. За үхтэй бохноо сайн магаш өчөө өөх. Бэл босхгүй. Та нар тэгдэг үү? Хүүхэд манай охтууд бүр ингэж тэр өглөө би ингэ ядарсан ганц өглөөний залбирал ээж нь явц би ингэ бүтэн сайны өдөр хамгийн ачаалттай нэгдэхэд ганц амардаг өдөр ингэ хөвчөөмөд ирээд ус оролдоо толгоон дээр суугаа. Оо нөгөө хүүтэн хөлөө гиз рүү наагаад гүнсээр бүр ингэ дөрвөн талаас ингэ бүр таа хүүхдээ үзчихлаа гэж би өөрөө хэлэхгүй. Би самуулийн орноос очихгүй чихэндээ хөвчгөл за дүүрсод тэгээд цэцэг басгаа нийлээ. Өглөө цэвэрлээд явсан мод оршуулаад их дуусах. Буруу зүнөөж байгаа мó тийм ээ? Тэгж бодох ба. Харин самуул яасан. Дуулууртагаад за одоо тэгээд марчаач тийм. Одоо өвгөргөө орооч тийм. Ийм нөхцөл байдал байсан манай амьдралдаа бодвол тийм ээ? Энд чинь үлгэр домгш амьдрал учраас. Гэхдээ Самуэль ууралсан уу? Самуэль тэл шаалаа ядаж Самуэль яадаг үгэн бэ гэж үглэнгээ очлоо гэж хэлээд байна. Ямар ч асуудалгүй дуулууртайгаар гүйж очсон. Бурхны дуулыг сонсоход хоёрдугаарт нь юу авах нь? За, хоёрдугаарт хамгийн сүүлийнх нь би яриа. Та бүхнээс нэг асуулт асууя. Эли Бурхны дуулыг сонссон уу? За сонссон гэж байна. Эли Бурхны дуулыг сонссон гэж байна. Өгөөд аман буулаад. Амар энэ манжааргаар. Яг ингэж яснаа сонсоогүй юм гэж доод аргалах. Ингээд үргэлжлүүлж тэр хараач ямар 10 жилийн хичээл яаж байна. Сонссон гараа үргээ. За одоо сонсоогүй гараа үргээ. Үлдсэн яаж байна? Хин мэдгийг чамаас мэдхгүй сууж байгаа юм шүү гэж байна. За Самуэль сонссон уу тэгвэл? За өргөе ялгаахгүй. Самуэль яг л энэ 1-ээс 10 үйл явдал дотор. Самуэль. За сонсоогүй гэж байна. За сонссон гэж байна. За нэл төөс хүмүүс. Би түрүү гэхдээ энэ хоёрыг ойрхон хөвтөж чинь та нар өөрсдөө хэлсэн шүү дээ. Би зохиож хэлээгүй тийм ээ. Хэтэрт байгаа хүнийг асарж байгаа. Тэгээд Самуэль энэ одоо энд хэтэрт байгаа хүн хөвтөж чинь Самуэль тэр болонд байгаа би дунд нь зогсоо. Самуэль гэвэл Самуэль сонсоод идэг. Эли яалаа? Сонсохгүй юм. Аваа бол яах ёстой вэ? Аваа сонсох ёстой. Хоёулаа сонсох ёстой шүү дээ. Хоёуланд нь чих хингэрэг навч байгаа тийм үү? Аваа биш үү? Би түрүү хэлсэн аваа биш. Тэгэхээр Самуэлийн хаана яриад байна? Сүмсэнд нь зүрхэнд нь яриад байгаа. Бурхны дуу хоолойг Элич сонссон, Самуэль сонссон. Яагаад гэвэл аваа гэж бодох юм бол сонсон сонсоогүй гэж бид нар манарна. Яагаад гэвэл бид нар аваа гэж бодоод байгаа бол. Аваа биш ээ. Би хэлсэн. Эли юу гаргасан? Бухимд тухайсан. За хүүмэн би энэ шөнө үхэд давдсан чамайг дахид дуутахгүй унтах гэж яаж чинь дахиад зүгэлэх юм бол би чамд төмпөндөө шүү. Уурлахаар байсан ч юу гэдэг вүлээ?
төвчээртэйгээр бодсон байхгүй. Тэгээд сонсоод байгаа Самуэлаас илүү төрүүлж энэ хүүхдийг чинь бурхан дуудаад. Энэ сонссон гэсэн үг байхгүй манайх ойлгож байна. Танай пастор удирдагч нар яг тэгж сонсдог. Итгэж биш охинтой ирэхэд байна. За. Итгэж биш охинтой сууна гинэ. Дэмэдэ. Яагаад гэвэл мэдчихэ. Би итгэж биш хүнтэй суух чинь ямар пастор? Үгүй. Би тэр хүнд нэг ч гэсэн хүнийг би дамжуулаад би сүндээ дагуулж ирээд бурхны өөрийгөө бүтэн биеэ золиосолж нэг сүнс авардаг ямар том илүүтэй гарсан хэрэгтэй бэ гэдэг шиг. Тэгж ярьдаг. Тэгэхдээ хідэн эмэгтэй итгэж биш хүнтэй суугаад нөхрөө дагуулж ирж сүм тогтдог үлээ. Тэ? 198% л нөхрөө дагаад явдаг шүү дээ. Бас тань авч зодоод явахгүй. Анхандаа уул нь ингэж тохироогүй шүү дээ. Сүмчиж явах намч явах гэж ярьсан. Яг аваа суудсан юм чи дуусаа ш. Энийг мэддэг болоод пастор чинь дэмий гэж хэлдэг баг. Тэгмүүд юу гэж пастор ямар хайр сэтгэл ойлгох юм шиг. Ойлгоод 4-4 хүүхэдтэй амьдарч байгаа юм шүү. Тэгээ. Энийг сонссон гэж яриад байгаа. Аваа гэвэл сонсоогүй. Гэхдээ туршлага амьдрал жоохон өөрөөр хэлбэл илээсэн оймсороо энэ хүн мэдчихэж байгаа. Энэ чинь бурхан ярьсан гэсэн үг. Нам гүн дундаас туршлагаар хэлсэн гэсэн үг. Хэрэгтэй хүн бол чон хизээж хоныг хагалахгүйгээр нэг сард исэхгүй гэдэг ч юм те. Энэ ч мэдчихэж байгаа байхгүй тэр хүмүүс. Тэгэхээр Илия сонссон. Самуэль бол авиагаар нь зүрхэндээ сонссон. Бас юу сонсоход нь хэрэг болсон бэ? Самуэль 3 дахь дуудахад нь за багш минь өгтөө өг одоо өглөөл наа бааш ястай өөрийн учрыг олыг унтцсан бол Самуэль бурхантай ярьж чадах байсан уу? Бурхан түүний тэргүүн дахиж болж томлох байсан уу тэр шиг? Үгүй. Юугаар? Дуулууртай. Төвчээртэй дуулууртай байдлаар бид нар яадаг гинөө? Бурханы дуулыг сонсдог байна. Тэгвэл чимээгүй цагт хамгийн хэрэгтэй хоёр юм нь юу гинөө? Төвчээр. Нойроо ялан дийлэх төвчээр. Манайхаа. Нөгөөх нь юу гинөө? Дуулуур. Энэ хоёр байж ч та 1 жил, 2 жил, 10 жил, 30 жил чимээгүй цагийг хийж амьдэрдэг байна. Энэ хоёр байхгүй бол та яг уу сексид лонд нь бүхрийн дуунаас ирнэ гэдэг шиг юм байна. Бурхны дуу хоолойг сонсно гэдэг нь бидний хувьд ийм чухал байх нэ хатуу нараа. Би та бүхнийг үнэхээр төвчээртэй, дуулууртай, мэрэгэн эзний дуу хоолойг сонсдог. Библи чимээгүй цагт золиос гаргадаг. Түүний хайртай хүүхдүүд мөнөөс өмнө хэмээн Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Хэрвээ та чимээгүй цаг хийхгүй бол ерөөсөө нэг тийм үг өгдөг шүдний имлэг орж нүдээ үзүүлэхгүй бол юу ч сонсохгүй юм гэдэг шиг. Бурхны талаар та ийм л юм ярьж байна. Шүдний имлэг орж нүдээ үзүүлэхгүй бол юу ч сонсохгүй. Бурхан бол ийм гээл үлгэр домог яриад ингээл та Бурхны дуу хоолойг сонсох хэрэгтэй мэн. За нэг залбирчгүй. Тэг өнөрлөхөө. Шүмэн нэг гоё аяасчихоо. Фон аяавчихоо. Хоёулаа хамт нэг зогсож үйлчлэлээ. Жоор дуулцах юм байна. Би Бурхны дуу хоолойд хамгийн чухал энэ орой та бүхнийг уриалмаар байна. Хамгийн нэгдүгээр даруй сэтгэл. Хоёрдугаар даруй бас даруй тийм ээ. Хоёрдугаар сагсуу авилгагүй өнгөрөөнийг сонсдоггүй. Яагаад гэвэл тэр дуу намуухан болох. Тийм учраас нэгдүгээр бид нар өөрсдөө даруусган түүнийг эргэлхийл биш. Тэр биднэрт олдож газар нутгийг итгэх юм. Амен. Тиймээс бүгдээрээ хамтдаа нэгдүгээр даруй сэтгэлийн төлөө гуй. Олон жил итгэсэн итгэгч хүний хамгийн том асуудал юу гэж даруухан царайлаас урчдаг. Дотроо даруй биш. Даруухан царайлж жүжиглж сураад мэрэгчилж. Энэ нь өөрийг нь хорт хавдар шиг унгааж иддэг ба. Тийм учраас бүгдээ хамгийн нэгдүгээр эзний дуу хоолойг сонсох даруй сэтгэлийн төлөө залбирая. Төвчээртэйгээр дуулууртайгаар чимээгүй цаг эзний дуу хоолойг
ирж хайж хийж чадах юм гэж залбирч. Ялангуяа энэ залуу хүмүүс тий. Та хэд бол ер нь 10 мард бол цаашаа шүү дээ тий. 10 30 мөч явж. Тэгээ одоо биш маа гэхэд ирээдүйд хийдэг болох юмсан гэж ядаж залбир хийдэг. Тэхөө. Халелуя. За бүгдээ хамтдаа хажуудлага хүмүүс рүү хараад нэг тархиа уурчий. Уурдаг аргаа нэг хийчий. Баярлалаа бидний хайртай эзэмнэ. Аваа бид нар хэдий биеэр холж гисэн сэтгэлээр ойрхон хайртай найз ах дүүнэр хамтдаа энэ өрөө таныг эрэлхийлэн таны үгээс суралцж байна аваа. Үлдсэн цагуудад та хамт байж ерөн бид нарыг өдөртөн заалж болтугай. Эзэн минь энэ газар таны ойлголтын сүнс, ариун сүнс хамт байж болтугай аваа. Хэн нэгний цэцэрхэж, хэн нэгний ярьсан ярианаас илүү таны үнний үг бид нарыг өөрчилж өгсөн. Эзэн минь бид нар даруй байж, эзэн минь бид нар дорой байж, эзэн минь бид нар таны дотор өөрсдөө өхүүлэн харин таны өмнө хэрэггүй мөчнүүдээ, үр жимсүүдээ тасчаан хайж бид таныг эрэлхийлж амьдрахад та тусалж өгч аваа. Эзэн минь ариун сүнс эзэн минь таны газар хайртай ах дүүнэр маань дунд хамт байж семинар дуустал үргэлжлүүлэн гайхамшигтай өрөөлтөй цагуудыг зөвшөөрч өгч аваа. Энэ газар үйлчилж буй, удирдах буй бүхэл хүмүүсийг та ерөн сахих болтугай. Бүх алдрыг танд өгч аваа. Бүгдийг таньдаа даатгах, таньдаа талархах. Есүс эзний нэрээр залбирлаа. Амен. Амен. Эцэг таавал нэрээр болтугай. За маш их баярлалаа. Тэ хамтдаа өнөхөр гайхалтай эснийг сонслоо тийм ээ. За та бүхэн маань жоохон чилж гин үү яаж вэ? Гай байна уу? Ядарч байна уу? Бүгдээ хажуу талын хүмүүс рүү хараад би нороо нэг арай төхөө. Жоохон ядарсан байж магадгүй тийм ээ. Сайхан бариад мөрийг нь базаад тийм ээ. Чиний цаг гэж энэ зүйлийг би өөрийнхөө амьдрал дээр бас амсаж мэдрээд ямар гайхалтай цаг үйл юм бэ гэдэг гэрчлэл дүүрэг амьдарч байна. Тэгээ миний хувьд би Библийн сургуулийн төвд сурж байгаа. Тэгээд одоо энэ жил төгс дипломоо бичиж байна. Тэгээ миний дипломын сэдвийн хүрээ ажил маань бол чимээгүй цагийг хэрэглээ. Чимээгүй цаг гэж юу вэ гэдэг энэ сэдвийг бичиж байгаа. Тэгээд сүүлийн 1 жил орчим би өөрийнхөө амьдрал дээр чимээгүй цагийн гайхамшиг мэдрээд явж байна. Тэгээд ер нь Ямка пастор маань хэлсэн шүү дээ. Чимээгүй цаг бол тухайн өдрийн хамгийн эхлэлийн цаг байх хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр ялангуяа миний үеийн залуучууд юм уу, надаас дүүнэр юм уу, одоо энэ шинэ нойр бүдэлтэх орсон тийм. Тэгээд нойр бүдэлтэх орохоор өглөө ирцсэж чадахгүй. Тэгээд тийм учраас чимээгүй цаг хийж чаддаггүй бид нар шууд босоод ажил руугаа юм уу өөрийнхөө хийх ажлаа шууд одоо хийдэг тийм ээ. Тэгээд чимээгүй цаг хийж байгаа орхигдуулахын тал бас байдаг. Тэгэхээр таны амьдралын хамгийн чухал нэг тэргүүнд байх хамгийн чухал тавих тэр зүйл чи юу вэ гэж. Тэгэхээр Библийн маш олон хэсгүүдэд чимээгүй цагийг дэмжсэн санаанууд маш их байдаг. Одоо надад би бүхэл бүтэн та бүхэн хүсвэл одоо авч болно. Би одоо яг энэ судалгааны ажилтныг бичиж байгаа. Тэгээд яг чимээгүй цагийн талаар тийм. Тэгээд анх 1940 оны үед чимээгүй цагт нэршил өөр үүссэн байгаа. Тэрнээс өмнө бол аль хэдийн 13 дугаар зуунаас өглөөний цаг, өглөөний залбирал гэсэн ойлголтууд бол ер нь байсан. Тэгээд цаг хугацаа үйл явц хөгжил дундаа чимээгүй цаг гэдэг нэршлиг оруулаад явсан байна. Тэгээд Америкийн Билли Грэхэм пастор юм уу, Америкийн одоо Кейсбекийн үзэл баримтлалыг сахидаг ийм хүмүүс чимээгүй цаг, quiet time гэж Америкт тэгж ярьдаг. Тэгээд Монгол тиймийг орчуулахдаа чимээгүй цаг ерөнхийдөө намхан цаг гэсэн үг л дээ. Тэгээд бурхны сонсох юм цаг гэсэн үг. Тэгээд энэ чимээгүй цаг гэдэг нэршлиг өгөөд тэгээд дэлхийд дахна
энэ чинүүг цагтаа холбоотой ажилладаг маш олон байгууллагууд байна. Тэгээд Бурхны үгийг үнэхээр теологийн хувьд ч юм уу, Бурхны үгийг үнэхээр сайн судалдаг алдартай хүмүүсийн баримтлагдаг үндсэн зүйл нь юу гэхээр чинүүг цаг. Энэ Библийн Иохан 10 дугаар бүлэг дээр маш тодорхой байдаг л та. Тэ. Модтойгоо мөчөд холбоотой байх юм бол үүчнээс болно гэж. Тэгэхээр бид нар Христэд итгэсэн, Христийн цусаар бид нар хуваацсан тийм ээ. Тэгэд одоо бид нар цаашдаа яах вэ гэж бид нэг урт удаан амьдрал хүлээдэг тийм ээ. Урт удаан одоо нэгэнт одоо бид нар Христийн нэгүсэл итгэсэн. Тэгээд цаашдаа яах вэ? Бид нар Христийг гэрчилж өөрсдийнхөө үүргийн дагуу гэрэл давс, амтлаг, амьдралын дагуу бид нар энэ дэлхийд гэрчлэх үүрэгтэй байдаг тийм ээ. Тэгэхээр энэ үүргийг бид нар яаж сайн хийх вэ гэж. Тэгэхээр сайн залбирал юм уу? Эсвэл Библийг маш их мэддэг юм уу тийм? Эсвэл маш их номлол сонссон юм уу тийм? Маш судалгаа сайдаг хүн ч юм уу тийм? Эсвэл одоо шашны тал дээр бүр гарах болсон эрдэмтэн ч юм уу тийм? Ийм байснараа бид нар Христийг гэрчлэх боломжгүй. Юу гэхээр би хэлэх гээд байна. Христтэй холбогдсон. Тэгэхээр Христтэй холбогдохын тулд бид нар Бурхантай хамт хайрын болцоо гэж энийг тэгж хэлмээр байна. Энэ бол чинүүг цагуул хайрын болцоо тийм ээ. Бид нар хайртай хүнтэй хамтдаа дуртай байдаг тийм. Тэгэхээр Библи гэдэг бол бүх түүхэн цаг үеийн туршлагын бидний итгэл үнэмшлийн суурь болсон ном, ариун ном тийм ээ. Энэ бол Бурхны үг байна тийм. Тэр чигээр Бурхны үг. Тэгэхээр энэ Бурхны үгийг та өглөө амьдралынхаа нарж агах эхний мөчөд Библийг нэгээд 4-5 мөрч байсан хамаагүй уншаад залбираад Бурхныг тунгаан бодоод Бурхан ямар гайхамшигтай нэ гэж бодоод тэгээд ажил амьдрал өөрсдийнхөө зүйлийг өчигдөр хийх юм. Үнэхээр Бурхны үгтэй хамт байх тэр амьдрал маань байгаа юм аа. За тэгээд би бас удаан ярьмаар байгаа. Тэгээд түрүүний би хэлсэн дээр чинүүг цагийг дэмжсэн маш олон байгууллагууд байдаг гэж тийм. Тэгээд Монгол хүртэл одоо би Монгол чинүүг цагтай холбоотой маш олон ном материалуудыг олж үзсэн. Миний хувьд одоо Монгол яг хэрэглэгдэж байгаа 3 төрлийн чинүүг цагийн материал явагдаж байна. Тэгээд тэр дундаас хамгийн миний хувьд за та бүхний хувьд ямар ч гэж болно. Миний хувьд хамгийн сайн материал бол өдөр бүр эсний үгээр боловсон СИУ байгууллагаас гаргаж байгаа ном байна. Тэгээд энэ ном бол энэ номыг би одоо 2019 оноос яг энэ номыг хийж байгаа. Тэгээд СИУ байгууллагын албан ёсны чимээгүй цагийн алба хариуцсан сургагч багш нараа гэдэг хичээл өргөж байна. Тэгээ нараа хичээл нь мэдээж Библийн боловсролын магистр зэрэг хамгаалсан. Тэгээ та бүхэнд яг одоо чимээгүй цаг хэрэг хийх аргачлал талаас нь их болохгүй юм. Маш чухал хүн. Одоо Монголдо чимээгүй цагийн сургалтыг хариуцдаг ганц байр гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хүн бол одоо нараа хичээл байна гэж би одоо тэгж танилцуулна, тэгж урмаар байгаа. Тэгэхээр энэ эрхэм хүн та бүхэнд бас чимээгүй цагийн хэрэглээ тал руу илүү төлхөө заах гэж байна. Тэгээд бүгдээ нараа хичээл урьцгаая. За сайн байцгаана уу. Энэ өдрийг Сэгийн маань зохион байгууллаа дипломын ажлын хүрээнд. Дипломын ажлын сэдвийн чимээгүй цаг байгаа тийм. Тэгээд хамтраа ингээд бас ийм сургалт яа гэж урьсан баярлалаа. За тэгээд аштаа юу гарах проект юу хичээл байгаа. За тэгээд манай байгууллага болохоор ИСУ байгууллага гэсэндээ ИСУ гэдэг нь болохоор арим бичээсийн холбоо ахгүй Scripture Union гэдэг нөгөө англиар хоёр сайн байна уу тийм. Тэгээд энэ болохоор монголоор бид нар ИСУ гэж явчихсан. Тэгээд нөгөө шашны байгууллага бас нөгөө зөвшөөрөл Монголд асуудал байдаг шүү дээ. Тийм учраас бид нар ИСУ гэдэг Монголынхаа тэр нэр одоо байгууллагын нэр дор бид нар одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ ганц би явахдаа энэ чинь ажиллаж байсан юм аа. Тэгээд ер нь бол гэрлээд ажиллахаа болоо. Амьд үсэнд ажиллаж байгаа. Тэгээд гэртээ суугаад бараг 10 хэдэн жил суудсан. Тэгээ манай том хөө энэ өнөөдөр энэ бас гитар тоглож байгаа 16-наас хүрсэн. Тэгээс 2 жил хагас юм манай Зүүн Азийн бүсээс хүн ирээд ингээд чимүү цагийн талаар үргэлжлээд ажиллаач гэдэг ураад тийм юм болж байгаа. За тэгээд ганцхан зааж байгаа хүмүүс болоо явцсан. Яг нь ер нь бол албан ёсоор ингээд зааж байгаа. Гэхдээ ямар ч байсан сайн дураар үйлчилдэг чимээ цагийг заадаг эсвэл бас хэд идэв хүмүүс байд юм аа. Сайн дураараа үйлчилдэг. Тэгээ Масигийн манаас өөрөө үнэхээр эзний үгэнд хайртай дараа үеийн хүн гарч ирж байгаа бас баяртай. Тэгээд
өөрөө бас энэ талаараас үйлчлэх, сайн дураар үйлчлэх хүсэл байгаа юм билээ. Тэгээд бас Бурхны эр хүн тэгээд дараа үеийнхнээс гарч ирнэ гэдэг чинь Монгол бас ерөө штэ тийм ээ. Би сүм дээр нэг зуршин залбирлын багаа хариуцсан. Манай зуршин залбирлыг ч ирээ суудсан байна. Тэгээд бид нэр ирчүүдийн төлөө маш их залбирдаг, ирчүүдийг босгож өгөөч, бас дараа үеийн итгэгч нарыг үнэхээр Бурхны үгэнд дурлуулж өгөөч гэж бид нар залбирдаг. Тэгээд залбирлынхаа хариуг авч эхэлж байна гэж бодож байна. Амен. За. Проектор нэгэрээ. За бүгдээрээ Иохан номыг гаргая. Иохан номын 15 дугаар бүлэг. 15 дугаар бүлгийн 1-ээс хамтдаа уншъя. Би бол усан үзмийн жинхэнэ мод, эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний доктор байг жимс сургуулдаггүй мөчир бүрийг тэр авч хаяна. Жимс сургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний доктор байгтун би ч та нарын доктор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс сургуулж чадахгүй надад. Та нар миний доктор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн миний доктор байж би мөн түүний доктор байна. Тэрийг жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж. Амен. За бид нар амьдрал дээр нэг зүйлийг мэддэг тийм ээ. Юу мэддэг вэ гэхээр ямар нэгэн юм жимсний мод байлаа гэж бодъё л да. Энэ дээр болохоор Израиль нөгөө хамгийн илбэг эзний нөгөө амнсан нутаг газарт усан үзэм угаасаа тариалагдсан байсан, ургадаг байсан. Тэр газар нөгөө юу яаж байгаа. Эзэн Израилаас ингэж иш татж байгаа учраас усан үзмийн модоор ярьж байгаа. Бид нар болохоор Монгол дээр ярих юм бол одоо нэрсний мод ч юм уу тийм ээ. Эсвэл цэцэргний модтой зөвлөлд бодвол мөчрөөс нь бид нар тэр модноос нь мөчрийг салгачвал яах вэ? Тэр мөчрөөс жимс урах уу? За жимс ургацсан байсан ч аажимдаа хатаад хорчигоод хэрэггүй болдог тийм ээ. Тэгээ бид нар ер нь бол шатаагаад ч юм эсвэл хаяад дуусдаг. Гэтэл яг энэ нүрийн хэсгийн гэрлийг унтрааж болт юм болов? Болохгүй юу? За тэгээд тэрэн шиг Есүс ингэж байгаа. Есүс өөрийгөө би бол усан үзмийн мод гэж байгаа. Цэцэргний мод гэж байгаатай адилхан. Харин та нар бол мөчрүүд юм аа. Хин мөчр нь модтойгоо холбоотой байж үр жимс гаргадгийн адил амьдрал дээр бид нар болохоор эцэгтэйгээ харилцаатай байж бид нар үр жимс гаргана гэдгийг Есүс хэлцүүрлэн хэлж байгаа. Амен. Тэгэхээр нөгөө харилцаатай байхад бид нар за манай байгууллагын нэр маань энэ юм л да. За энэ issue гэдэг энэ нэрээр байгаа. Энэ доороо заас хамгийн сүүлийн хуудсан дээр манай эмгтэн нөгөө дэнлүү байдаг штэ Израилийн нөгөө дэнлүүний зураг. За манай байгууллагын эмблем нь болохоор тэр. Тэгээ анхлан үүсгэжээс бүр 1867 оноос үүсэлтэй бранх эхлэгдэжсэн. Тэгээд одоо олон улсын бараг 200 гаруй улс оронд салбарууд нь байж байгаа. Тэгээд өнөөдөр би та нарт заах гэж байгаа чимээгүй цагийн арга маань болохоор бас энэ улс орны хэмжээнд хүмүүсүүд яг энэ аргаар чимээгүй цаг хийдгээ гэсэн үг. За. Тэгээд нөгөө түрүү нөгөө англиар quiet time гэсэн чинь чимээгүй цаг яг монголчлох юм бол яг чимээгүй цаг. Сүүлийг болохоор Bible engage гэдэг үгийг гаргаж байгаа юм билээ. Тэр нь болохоор Библиэд сүү тавих гэсэн утгатай. Тэгээд энийг болохоор яг Монгол дээр нөгөө Библиэд сүү тавих цаг гэхээр их сонир. Тэгээд бид нар анх хэлснээрээ чимээгүй цаг гэж явж байгаа. Тэгээд яг арай дөхөм гэвэл Библиэд нөхөрлөг гэвэл арай дээр юм уу гэж үзээд. Тэгээд чимээгүй цаг байсан ч айлмж байсан. За энэ дэнлөө нөгөө Израильчуудын хэрэгэлдэг байсан дэнлөө байгаа. За дуулал 119-ийн 105. Энэ дээр Библиэлд байгаа тийм ээ. Эзний үг бол миний хөлдөх дэнлөө, замдах гэрэл юм аа гэж байдаг тийм. За тэгэхээр нөгөө Израильчууд яг энэ дэнлүүгээ яадаг байсан гэхээр хуучин гэрээний үед цүллөөр явж байхдаа энэ дэнлүүгөө хөлдөөрөө тавиад тэгээд нөгөө хав харанхуй юм цүл дотор тухайн үед чинь нөгөө замын гэрэл гарч идэн гэж байхгүй шүү дээ. Улааш гар уцаж байхгүй байгаа юм чи. Тэгээд ингээ ар араасаа цураа явж байхдаа хөлдөөрөө энийг ороогоод тэгээд хаашаа явахаа мэдээд явж байгаа. Тэгэхээр нөгөө эзний үг бол миний хөлдөх дэнлөө, замдах гэрэл гэдэг нь би хаашаа явахаа мэдэхгүй байгаа үед Бурхны үг тийшээгээ явах нь дээрээ. Нийгэмд болохоор бүгд хахуул авч штэ. Одоо манай ялангуяа Монгол цэцэрлэгийн багшаас ахуулаад дээшээгээ улс төрдөө ерөөсөө бүгд хахуул авч байгаа. Бүр идэвхцэн. Хахуул авахгүй ерөөсөө
баг өгөхгүй л гайхаад айгу харж мараад ажлынхын тавгын дарчихгүй байх жишээ. Тэгэхээр нөгөө бүгд хичнээн нийгэмд ингэж байгаа ч гэсэн энийг ингэж хийж болохгүй гэдгийг хэн биднэрт заадаг вэ гэхээр эзний үг нь биднэрт заадаг. Амен. Тийм учраас эзний үг бол миний хүлдэх дэнлүү замдах гэрэл юм а гэж байгаа. За жишээлбэл залуу хүүхэд итгэдэггүй хүнтэй сууж болохгүй гэж түрүүний юм кагш ярьсан тийм ээ. Гэтэл яагаад итгэдэггүй хүнтэй сууж болохгүй юм гэдгийг хин биднэрт заадаг үлээ Бурхан өөрөө бичээсээр дамжуулан бидэнд заадаг гэсэн үг. Амен. За дараагийн утсын гараарай. За бүгдээрээ бид нэр Есүс Христийн дагалдагч нар энэ бүгдээрээ сууж байгаа шүү дээ тийм ээ. Би ч адилхан, та нар ч адилхан. Тэгэхээр Есүс яг яаж амьдарсан, Есүс яг юу хийсэн, тэрийг бид нар хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ Матай номын 4-р бүлгийг хамтдаа гаргая. Есүс ер нь бичээсийг яг ямар төвшөнд мэдчихсэн. Есүсийн хувьд бичээс ямар эрхэм байсан бэ гэдгийг бүгдээрээ одоо үзцгээе. За нөгөө юунд цүлд нөгөө Есүс соригддаг штэ 40 хоног. Мацаг бараад тэгээд диавол ирс түүний сордог тийм ээ. За тэрсээ бүгдээрээ уншия. Матай 4-р бүлэг 1-р эшлээс. Есүс тэгээд диавол соригдохын тулд сүнсөөр цүл рүү хөдлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэс үсжээ. Соригч ирээд түүнд чи Бурхны хүн мөн аваас энэ чулуунуудыг талах бол гэж тушаа гэв. Гэвч Есүс хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг гэвэ. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрв чи Бурхны хүн мөн юм бол доош усав. Учир нь тэрээр тэнгэр элч нартаа чиний талаар тушаана. Чамааг хүлөөд чулуун зогчих үе гэсэндэ тэд гар дээрээ чамааг өргөөд явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс Бурхан эзнээ бүүсээр гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол дахин түүнийг асар өндөр ууланд аваачаад ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд хэрв чи сүгрэн надад мөрөгөөс энэ бүхнийг би чамд өгье гэж хэлэхэд Есүс зай сатана Бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн түүнд үлжих гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол түүнийг орхиход гэнэ тэнгэр элч нар ирж түүнд үлчлээ гэж. Амен. За тэгэд 40 хоног мацаг барьж байгаа Есүс. За тэгээд яг тэр үед нь Мосес хамгийн эхлээд сул талаар нь сорж байгаа. Яг бол Есүс маш их өссөн байгаа шүү дээ. Та нарны 3 хоног ч юм уу цөөхөн хэдэн хоног мацаг барихад шин талхны өмнөр ямар байдаг вэ? Айгуу гоё гэж хамар сингнэл явдаг те. Үлс цадгалан байгаа үед талхны өмнөр мэдрэгддэггүй. Нэг мэдрэгддэггүй шүү дээ. Байж лээ. Бид нар макруугаар хөвчлэн дайрдаг. За тэгээд Мосес яг энэ сул талаар нь дайрч байгаа. Тэгээд чи Бурхны хүн мөн аваас энэ чулуунуудыг талах бол гэж тушаа. За Есүс чадах байсан уу? Чадах байсан тий. Яагаад гэвэл гайхамшгуудыг хийж байгаа шүү дээ шинэ гэрэн дээр. Хуучин гэрээнд ч бас гайхамшгууд болж байгаа. Тэгэхэд Есүс ингэж хариулж байгаа. Хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гар үг бүрээр амьдрнаа. Зөвхөн махаар хүн амьдрдаггүй юм байна л та хүн тий. Харин Бурхны амнаас гар үг бүрээр амьдрдаг. Тийм учраас бид нар бичээсийг унших хэрэгтэй гэдэг. Энэ Есүс аль ишлээс иш татсан бэ гэхээр Дэд хууль номны 8-р бүлгийн 3-р ишлээс иш татж байгаа. Тэгээд нөгөө Израильчуудын нэг ёс заншлал байгаа 12 нас хүртэл хүүхдээ нөгөө Мосегийн бичсэн 5 номыг Тоороо гэж ярьдаг шүү дээ тий. 5 номыг цээжлүүлдэг. Тэгээд хин хамгийн сайн цээжилсэн бэ гэдгийг уралдааны шалгаруулад одоо өсвөр наснд хүрэхээр нь тэгээд тэрэндээ одоо баяр хүргэж ир хүн босныхын баярыг тэмдэглэж байгаа. Гэх жишээ нэ. Тэгэхээр нөгөө Есүс яг энэ одоо ээж маар те махан биеийн ээж одоо аав хоёр нь яасан бэ гэхээр Есүс одоо энэ бичээсийг сайн цээжлүүлсэн байна гэсэн. Тэгээд Есүс яг энэ дэд хуулиас иш татаад Мосесны эсрэг хэлж байгаа. Хүн зөвхөн далахаар бус харин миний амнаас гарах үг бүрээр амьдрна гэж Есүс хэлж байгаа. Тэгээд энийг ингээд няцаагдж байгаа тийм. Тэгээд дараа нь ингээд харахаар диавол түүнийг яасан гэхээр ариун хотод аваачаа сүмийн орой дээр нь зогсооцсон байна тийм. Тэгэнгүүтээ хэрв чи Бурхны хүн юм уу юм бол доош өсөр. Учир нь тэрээр тэнгэр элч нартаа чиний талаар тушаа. Чамаа хүлээж чулуун зогчих вэ гэсэндэ тэд гар дээрээ чамаа өргөөд явна гэж бичигдсэн байдаг шүү дээ. Бичээсээр ингэж одоо сорж байгаа. Тэгсэн чи Есүс яасан гэхээр уг нь бол эн чинь бичээс шүү дээ. Бичээс эн чинь шууд биелүүлээд Есүс доош өсөрч болох уу? Болохоор байхгүй одоо хар угаанаа бодвол. Гэтэл нөгөө Библийг зөвхөн нэг ишлэл ашиглаж ойлгоно гэдэг маань энэ нь маш том алдаа гэдгийг энэ дээр харуулж байгаа. Тэгээд Есүс хам сэдвээр хариулж байгаа. Тэгээд
Есүс Бурхан эзнээ бүс сор гэж бас бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл бичээсээр нь тайлбарлаж байгаа. Тийм учраас бид нар Библийг эхлээс нь үзэгдэл хүртэл 66 номыг тэгээ зөвхөн нэг ишлэлээр биш, урдах ишлэлтэй, дараагийн ишлэлтэй хам сэдв хүрээ дотор ойлгох нь энэ нь зөв ойлголт юм. Амен. За. Тэгээд тэгээд 8 дугаар ишлэлдээ диавол дахин түүнийг асар өндөр ууланд аваачаад ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд чи сүгрэн надад мөрөгвөл би одоо энэ бүгдийг чамд өгье гэж байгаа тийм ертөнцийн бүх хаанчлал болсон сүр хүчийг нь үзүүлээд тэгээ бүгдийг нь чамд өгье гэж байгаа. Тэгсэн чи Есүс юу ч хийсэн гэхээр зай сатана бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичээсээс бас иш татж байгаа. Амен. Тэгээд өнөөдөр нөгөө Холливуудын одод жүжигчид нөгөө яаж амжилттай амьдарч байгаа гэхээр нөгөө сүнсээ сатан худалддаг штэ тэ өргөдөг. Тэгээд нөгөө маш амжилттай маш юм юр бусын юм хийж юр бусын хувцас өмсөж тэ онцгой юм өмсөж бусдыг батж байгаа. Тэгээд энэ байдлаараа тэд нар маш мөнгөтэй байгаа. Гэхдээ би нэг бичлэг үзсэн, магадгүй та нарын ихэнх нь үзсэн баг. Тэгээд тэр бичлэг дээр болохоор нөгөө мос сүнсээ худалдчихад одоо ингээд дуулна штэ. Маш та нарын алдартай мэддэг дуучид. Тэгээд тэд нар ингээд дуулж байхад хэцүү юм. Заримдаа гитарч нь өөрийн мэдлэхгүй ингэж өөрөө биш, өөр хин нэгэн өөрийнх нь өмнөөс амар мундаг тоглодог гинэ. Тэр юу гэхээр нөгөө өөрийнхөө сүнсэнд худалдсан нөгөө сатанд худалдсан муу сүнс нь тэгж тоглож байгаа байхгүй юу? Муу сүнс нөгөө Магдалины удирдагч байсан шүү дээ. Тэгээд нөгөө дуучид нь болохоор сүнсээ худалдчаад маш алдартай үнэхээр баян болж байгаа. Ягаад гэвэл тэд нар баян болохын тулд энийг хийж байгаа. Хамгийн харамсалтай амжилттай амьдарч байгаас нь заримдаа тэр муу сүнс нь өөрсдийг нь зовоодог тухай тийм бичлэг хийсэн байсан. Тэгээд тэрийг би үзээд за яг тэгээд энэ ишлэлтэй ингээ холбоотой болохыг нөгөө ариун сүнс ойлгуулаа. За тэгэхээр нөгөө муу сүнсэнд мөргөх биш, муу сүнсэнд өөрийнхөө сүнсийг худалдах тухай биш. Бид нар эзэнд өөрийгөө амьд ариун тахил болгон өрг гэж Иесус хэлсэн байдаг тийм. Тэгэхээр энэ нь эзнийхээ өмнө зөв юм. Төр зүрийн хугацааны муу сүнсний алдар тийм одоо өргөмжлөл баян амьдралаас илүүгээр эзнийхээ амьдран гэдэг нь энэ нь эзний өмнө тааламжтай гэдэг энд Иесус өөрийнхөө амьдралаараа хэлж байна тийм ээ. Амен. За тийм учраас бичээсээр нь тайлбарлаж байгаа учраас Есүс өөрөө бичээсээ маш сайн мэдчихсэн байна. Дээрээс нь нөгөө хам сэдв хүрээн дотор зөв ойлголт байсан байна тийм ээ. Тэгээ өнөөдөр мэх дараагийн хуудсыг гаргаарай. Өшөө дараагийнх нь. За дараагийнх нь гаргаач. Хэдүүлээ цагаа жоохон уучлахгүй. За тэгээ бид нар хувьчлан бид нар залбирдаг тийм ээ. Хувьчлан бид нар магтдаг тийм. Бас бид нар хувьчлан Библийг судалдаг. Тэгээд энэ эсүү байгууллагын маань гол зорилго нь болохоор сүм чуулгануудын итгэгч нарыг өөрсдөдөө татах биш. Сүм чуулганы итгэгч нар хуваараа Бурхны үгийн уншихын амтанд нь ороод өөрсдөө сүм чуулгандаа буюу Бурхны хаанчлал ерөөл болгоход дэмжин тусалдаг байгууллага багхгүй юу? Гол зорилго маань. Тэгээ бид нар энэ сургалтынхаа хүрээнд сүмүүд ингээд хэрэг ойрвол бид нар очоод сургалтууд хийдэг. Дээрээс нь бас бид нар өөрийнхөө байгууллага бас сургалтууд хийж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь би энэ зараа харуулна. Одоохондоо та нар дараа нь хараарай. За тэгээд чимээгүй цаг хийсний үр дүн юу гэдэг вэ? Нэгдүгээр энэ аргаар Бурхан гэж хинбэ гэдэг нэг асуулт байдаг. Тэрнгээр бид нар бүтээгч эзнээ таньдаг. Тэгээд бүтээгч эзнээ бид нар таних тусам бид нар дайсныхаа эсрэг хэрхэн ямар эрх мэдэлтэйгээр ямар зоригтойгоор зогсохоо бид нар мэддэг. Амен. Есүс ингэж хэлсэн шүү дээ. Итгэл сонсох нь Христийн үгээр гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө би миний итгэлийг өсгөж өгөөч, итгэлийг өсгөж өгөөч, итгэлтэй болгож өгөөч гэж залбирдаг те. Гэтэл итгэл хаанаас ирэх нь вэ? Хаанаас өсөх нь вэ гэхээр эзний үгийнхаа сонссноор уншиж судалснаар гэсэн. Тэгэхээр өдөр бүрийн чимээгүй цагаа хийж бол бидний итгэл маань өсдөг. Амен. За тэгээд одоо нэг хүүхэд ингээд айгаад гүүгээ явж байгаа байхгүй нохооноос айгаад. Жоох хүүхэд. Тэгээ явж ирснээр аавынхаа тэрт очингуудаа буцаж эргэж хараад нохоонд жоох гэж хэлж чаддаг. Яагаад тэгэхээр эцгийгээ хэн гэдгээ мэдж байгаа. Эцгийнхаа тэрт очихороо аюулгүй би нохооноос айх хэрэггүй гэдгээ ойлгож байгаа шиг. Бурхан гэж хинбэ гэдгээ бид нар Библиэс мэдэх тусам диаволын эсрэг би хэрхэн зогсохоо мэдэж чаддаг. Амен. Бидний амьдралд муу байдлуудыг, зовлон гонигуудыг авчирсан ч би хэрхэн итгэл дээрээ бат зогсож, итгэлийн замаа сайнаар дуусгахыг эзний үгээр дамжуулан Бурхан бидэнд заадаг. Амен. За тэгээ хоёрдугаар
үр дүн нь юу вэ гэхээр дотоод хүмүүс хүчтэй болдог. Амен. Дотоод хүмүүс хүчтэй болж байгаа. Бид нар ингэдэг штэ хин Монгол хүмүүсүүд нөгөө хүний хувцаар нь угтаад ухаанаар нь үддэг гэж ярьдаг тийм. Тэр шиг бид нар эзнийхээ үгийг унших тусам бидний нүдэнд харагдахгүй боловч баригдахгүй боловч бидний хувьд одоо нөгөө буйртай сүнсний хувьд буйртай сүртэй болдог гэсэн. Амен. За. Тэгээд дотоод хүн хүчтэй болсноороо бид нар гимиг эсэргүүц хүчтэй болж байгаа. Амен. Бид нар угаасаа сорилтонд амьдардаг штэ. Муус усны сорилт бодиттойгоор ирдэг. Гэхдээ тэрийг хэрхэн давдаг вэ гэвэл хүн л учраас бидэнд төсөл тачаалал байдаг. Гим нүгэл хийчмээр санагддаг. Тэгвэл бид нар сайныгаа хийхээ Паул шиг яаж мэддэггүй гэхээр бид нар эзнийхээ үгтэй ойр байснаар, Бурхантайгаа ойр байснаар дотоод хүмүүс хүчтэй болсноор би үгүй гэж хэлж татгалзах чадвартай болдог. Магадгүй миний хүсэл тачаалал тийшээ яваад агаад үлдмээр байсан ч гэсэн эзнийхээ хүслийг биелүүлэх чадaltaй болдог гэсэн үг. Амен. Тийм учраас үр дүн хүчтэй байна тийм ээ. Тэгээ сайн Матай 4:4 дээр хэлсэн шиг Бурхны амнаас гарах үг бүрээр амьдран гэсэн шүү дээ. Бид нарт амьдрах хүч өгдөг. Угаасаа бид нар дэлхий дээр байгаа учраас бидний толгой, оюун бодол, зүрхэнд муус сүнс, эргэн тойрондох байдлаар янз бүрийн байдлаар бид нар сөрөг үгсийг ярьж биднийг унгаах гэж оролддог. Гэтэ эзний үг нь бидэнд амьдрах хүчийг өгдөг. Амен. Уржигдэрхэн 3 дахь өдөр би сургалтын дээр очиод чимээгүй цаг хийж явах үед яг сургалт руу орохоос өмнө миний зүрх сэтгэл мэдрэмж бол юусэн авах юмгүй байсан л та. Тэгээд чимээгүй цагаа хийгээ сургалтаа ингээ зааж явахдаа өөрөө тэрнээс өрөөгдөв. Нэр би Исая ингэж байгаа. Миний ам нүгэлтэй, миний ам бузар, бусдынхтай адилхан бузар. Тийм учраас би яаж явах вэ? Илгээгдэх хүмүүгүй хэм байна вэ гэж асуухт нь яаж явах вэ гэсэн чинь эзэн уруулт нь нөгөө юм хүргээд тэгээд цэвэр олгож байгаа. Тэгээд Исая өөрийнхөө ард түмэнд үгийг дамжуулж байгаа. Тэгээд тэндээс маш их урам аваад тэгээд бас өөр хит хэдээштээс их урам авсан. Тэгээд миний дотоод хүмүүс хүчтэй болж ирж ингэж нөгөө юм босож ирж байгааг би анзаарсан. Тэгэхээр эзний үг маань ингэж бид нарыг босож урамшуулдаг. Амен. За дараагийн ишлэгийг дараагийн үзье. За тэгээ эцдэг өдрүүдэд хуурамч иш үзүүлэгчид олноор гарна гэж бичээс байгаа тийм. Тэнд ч Иесус байна, энд ч Иесус байна гэж хэлнэ. За тэгсэн чинь өнөөдөр бид нар яг Улаанбаатарын байдлыг аваад үзэхээр шин тэнгэр газар маш их байна уу? Байна. Тэгээд айгүй олон зөв итгэлээр явж исэн хүмүүс зүгээр л өөрийн мэдлгүй явж очиод тэгээд нөгөө гаж урсгалын бүр гүн гүнзгий итгэж бараг мастер болсон явж байна. Солонгос явах гоо. Одоо ерөөсөө би миний төрсөн ихч маань явж байгаа маш харамсалтай. Тэгээд ерөөсөө хилээд ойлгохгүй. Тэгээд залбирах хамгийн сайн арга. Тэгээд Мосос өөрөө мэхлэгч учраас худал хуурмагийн эцэг учраас яахааргүй мэхэлчээд байгаа учраас тэр сүнсний хүлээс яаж тайлагдах вэ гэхээр Бурхан хүчээр л тайлагдана. Амен. Бид нар бол өөрсдөө хийж чадахгүй билээ. За тэгээд олон хүмүүс ингээ мэхлэгтэй явж байгаа. Эвхлэгтэй явж байгаа би шалтгааныг харахаар манай их надад сайн мэдээ ярих гэдэг байна. Ягаад гэвэл бидний Парисээ одоо их гаж одоо хамгийн бараг буруу урсгал гэж хараад байгаа. За тэгээд бид нар дахид сайн мэдээ ярих гэдэг. Тэгэхээр ярихлаараа би иштийг ингээ сонсгоод ерөөсөө Библийг мэдэхгүй, бүрэн гүйцэд хэлэхгүй байгаа. Тэгэхээр эндээс нь хараад үзэхээр нөгөө бичээсээ мэдэхгүй, сайн мэдэхгүй, хам сэвдэг хүрээд мэдэхгүй, магадгүй бүтэн уншиж үзээгүй тийм хүмүүсүүд мэхлэгдэхтэй амархан байна. Тэ? Сул талан дээр болчихж байгаа. Чог хүрдэлдэгдэг штэ гэж амтныг араас нь хөөж жагаад сулдсан дороогийн шархацныг нь олж үлдсэнийг нь олж иддэг байхгүй. Тэгэхээр диавол яг. Тэгэхээр бид нар үнэн үгийг ойлгох, зөв ойлгох энэ сургалтууд маань ялангуяа Улаанбаатарт маш их хэрэгцээтэй байгаа. Орон нутгад өнгөрсөн хугацаанд илгээд эзний ивэлээр их газрууд руу явсан л да. Нэлээд олон газраар явсан эзнийхээ ивэлээр. Харин Улаанбаатарт тэр болгон хаалга нэгдэхгүй. Би эсэргээрээ бодож байгаа юм мус ус бидний нэхэлсэн байна. Магадгүй мэдээ сайн хийж байгаа. Гэхдээ өшөө олон эзний үгийн амтанд орохын тулд Улаанбаатарт илүү хэрэгтэй байгаа юм байна гэж ухаарч байгаа. Тэгэд энэний төлөө бас та нар залбирч өгөөрэй. За дараагийн хүчин гаргаарай. За тэгээд манай энэ 9 олон улсын байгууллагын чимээгүй цагийн арга маань маш энгийн шүү. Тэгээд бид нар чимээгүй цагийн 2019 оны гээд ийм чимээгүй цагийн хүснэлт гаргадаг. За ингээд яг болж байна.
За нэгдүгээр бид нар залбирна. Яагаад гэвэл бичээс ариун сүнсний хөдөлгөөлөөр бичигдсэн тийм ээ? Залбирна. Хоёрдугаарт явах гэхээр уншина. Уншихдаа бид нар нэгэн ишлэл барьж уншихгүй гэсэн тийм ээ? Хам сэдв хүрээнд. Тэгээд энэтэй зориулаад нөгөө Библи судлалын нэг арга байгаа. Аль хуучин гэрээний номны араас аль шин гэрээний ишлэлийг оруулбал дээрвэ. Яагаад бол хуучин гэрээнд Месиа ирнэ гэдэг ингээд иш үзүүлийн чанартай байгаа. А шин гэрээн дээр болохоор за Месиа ирчлээ гэдэг тийм. Тэгэхээр аль номны араас аль ном нь шин гэрээний ном дээрвэ гэдэг Библи судлалын аргын үндсэлтэй чимээгүй цагийн хүснэг гаргадаг гэхгүй. За тэгээд бид нар бичиж байгаа. Бичихтэй болохоор сэдвийн гол санаа гэдэг нэг агуулга гэж бид нар гаргадаг штэ. За энийгээ биччихэн. За ерөөсөө хоёрхан асуулт тавиад унших юм. Уншихдаа нэгдүгээр бурхан гэж хэн бэ нэ? Бурханы тухай байгаа ишлэл байгаа штэ. Бид нар эцэггүй ариун сүнс гурлаар оршигч ганц эзэнд итгэдэг тийм ээ. Тэгээд яг альныхын талаар байна уу? Ганц эзний талаар байна уу? За хуучин гэр ихэвчлэн яаваа эзний тухай байгаа тийм. Тэгээд хоёрдугаарт нь шинэ гэрээнд болохоор Иесус Христ Эммануэль те Месиа ариун сүнсний талаар их байгаа. За тэгээд хоёрдугаарт нь надад өгч байгаа сургамж. Бурхны тухайгаас өөр зүйл нь надад өгч байгаа сургамж байгаа. Жишээлбэл сайн мэдээ тараах хэрэгтэй. Дайснаа хайрлах ч юм уу тийм ээ. Эсвэл одоо хин нэгнээс уучлах гуйх хэрэгтэй ч юм уу ингээд нэг юм сануулдаг шүү дээ ариун сүнс. За тэгээд хүн болгон янз бүрийн амьдралаар амьдарч байгаа учраас зарим хүн нөхөртэй байна, зарим хүн нөхөргүй байна. Зарим хүн аавтай байна, зарим хүн аавгүй байна. Ингээ өөр өөрийн гэсэн амьдралаар амьдарч байгаа тэр гадаа амьдралд нь тааруулаад ариун сүнс өөрөө рема өгүүдийг өгдөг. Амин. Дандаа рема өгөөд авахгүй ч гэсэн ариун сүнс бичээсээр дамжуулан ярьж байгаа. За тэгээд Бурхны тухай ишлээ бичээд араас нь бичээд явна. Тэгээд хоёрдугаарт надад өгч байгаа сургамж нь Бурхны тухай биш, өөр сургамж юм тий. За тэгээд энэ сургамжнаас угаасаа хэрэгжүүлэлт гараад ирдэг юм. Яагаад бол ингэсэн шүү дээ Иесус та нар надад хайртай бол миний үгийг дагнаа гэсэн. Тэгэхээр нөгөө чимээгүй цагийн гол зүйл нь би тэр үгээ өнөөдөр авсан үгээ биелүүлэх нь амьдралдаа хэрэгжүүлэх гэж оролдох нь тэрэнд хүч чадал оршиж байгаа. Амен. Үгнээс илүү үгнээс илүү үйлдэл чанга ярьдаг гэдэг үг өгдөг шүү дээ. Тэгэхээр үйлдэх нь илүү хүчтэй байна. За тэгээд төгсгөлд нь энэ бүгдийг биелүүлэхийн төлөө залбираад тэгээд заримдаа бид нар шууд ингээд биелүүлээд айгуу заримдаа биелүүлэн заримдаа биелүүлж чадахгүй юм байна. Тэрэн дээр унам эсэргээрээ тэхсэн юм шиг тэр өдрийнхөө чимээгүй цагаа хэрэгжүүлж чадахгүй бүү уурал гэж байна. Бүр эсэргээрээ бүр амар уурлах жишээ нэ. Тэгтээ гимшгэ мэднэ. Тэгээд дараагийн удаа урахгүй төлөө хичээсээр байгаад эцэстээ биднээс заавал үр жимс гардаг. Яагаад бол бид бурхантай харилцаж хийж байгаа учраас амен. За тэгээд чимээгүй цагаар дамжуулан эзэн рема үгийг өгдгөлтөө. За минийхөө дараагийн хүнс юм гаргаарай. За энэ ерөнхийдөө ийм байдалтай тэмдэглээ явна гэсэн үг юм. Бурхан гэж хин бэ гэдгийнхаа доор 1-2 дугаар ишлэлээр бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээжээ гэх тий бүтээгч байна тий. За сургамж нь болохоор хүн болж энэ дэлхий дээр одоо энэ бурханы бүтээл болсондоо талархах би одоо өөрийгөө чамладаг хэсгүүд байвал тэрийг гомдлохгүй одоо бүдүүн гуйтайч гэдэг юм уу одоо юу гэдэг юм би тарганч гэдэг юм уу тэгвэл тэрийг тэгж гомдлохгүйгээр бурхандаа тэрнийхээ талаар талархах нь яагаад бол бурхан бүтээгээд намайг нийт сайн гэж харсан учраас амен. За тэгээд хэрэгжүүлэлт нь болохоор өөрийнхөө төлөө талархаа зогсохгүй ариун сүнсээ бурхантай явхад туслаарай гэж залбирх гэх мэтчлээ. Ингэж бичээд явах юм. Одоо яг бичиж байгаа ишлээ ингэ бичээд ийм маягтай тэмдэглээд явна. За дараагийн минийхөө зургийг гаргаарай. За тэгээ анхааруулга нь болохоор Библийг уншихаар мэдээж бид нар мэдлэгтэй болж байгаа шүү дээ. Гэхдээ бусдыг шүүхийн тулд Бурхны үгийг ашиглахгүй энийг сүнслэг абьюз хүчирхийлэл гэж байгаа. Одоо чи тийм юм байж, ийм юм байж. Чи ингээд хүн сэтгэлээ зовоод ингээд өгтлээ шаналаад хүн юм ярьж байхад чи тэрийгэ биелүүлээгүй юм чинь ингэж зовх чинь аргагүй шүү гэж ярих жишээ нэ. Тэхгүй гэсэн үг. Тэр иштийг чи хаар энэ гэхгүй. За бусдыг шүүхийн тулд ерөөсөө чимээгүй цаг хийхгүй. Хүн толинд хүн өөрийгөө хараад өөрийгөө л харж байгаа үстэй. Тэ? Өөрийгөө хараад өөрийгөө засаж байгаа шиг би Бурхны үгийг уншаад залбираад уншаад би өөрийгөө л засах тийм цаг байхгүй юу? Магадгүй мэдээлэл ирээд байгаа зүгээр Бурхан залбирна. Амен. Бурхан залбир зүгээр зууршин залбир. За дараагийн утас юм байна. За өшөө дараагийн утас юм.
За энэ айгуу хөөргөө энэ эсвэл чимээгүй цагийн сургалтыг 2 жил хагас өмнө эхлээд хийхэд Есүсийн хаанчлаас урьсан. Тэгээ Мартин дууны багийнхандаа бараг 50. Шинэ энэ охин айгуу хөөргөө бондоогоос нэг 6 тухайн үед 6 настай. 6 настай хүүхэд ариуснаас залбираад ингээ ойлгож байгаа юм чинь тэр тусмаа бид нар бол хангалттай ойлгохоор хүмүүсгүй юу. Тэгээд миний хувьд нөгөө анх чимээгүй цаг хийх гээд анхлан би нөгөө найзаасаа нөгөө том мужи пастор гэдэг шүү дээ. Тэрний ихнэр мөнхөө гэд байгаа миний найз, итгэлийн найз маань нөгөө ээжийн бөвөнд дуулдаг байж байгаад итгэж болсон. За тэгээд тэр маань ингээд чимээгүй цаг мундаг хийгээд сурцсан. Тэгээд би яаж найз шигээ хийх вэ? Ингээд нөгөө ер нь бол айгүй ноцтой асуудалтай болцсон байна. Нэг имчилгээ хийгээд иргээ. Тэрний 6 хоногийн имчилгээ аваад ингээд имчилгээгээ хийчихэд яваад очисон чинь бүр ингээд одоо найдвар болцсон байна гэд. Тэгээд тэрийг сонсчоод би ч одоо 46 нас хүрсэн хүн л дээ.